За сайн байцгаана сонсогчдоо. За өнөөдөр бид нэр гадаа зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаж байгаа Монгол үндэсний үйлдвэрлэгч жидүү эрхлэгч нартай зориулаад хамгийн анхны подкаст хийж байна. Энэхүү подкастэнд манай зочноор оюун бэлэг эгч маань хүрэлцээрсэн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? За оюун бэлэг эгчийн хувьд бол экспорт олон улсын худалдааны төрийн бус байгууллагын санаачлагч одоогор гүйцэтгэх захирал хийж байгаа. За мөн дээрээс нь давхар бизнестэй тий. За тэр нь болохоор Anglo Freight тээвэр логистикийн Америк, Монгол, Америк олон улсын тээврийн компанитай тийм хүн байгаамаа. За тэгээд сүүлийн үед сонио ачин та ер нь хамгийн сүүлд хийж байгаа ажлуудаас танилцуулбал манай үндсэн үйл ажиллагаа бол нөгөө гадаад худалдаа экспортыг дэмжих чиглэлийн үйл ажиллагаануудыг явуулдаг. Тэр хүрээндээ экспорт олон улсын худалдааны төвийнхөө үйл ажиллагаагаар нэлээд төлөвлөгөө ажиллаж байна. За бид нар одоо энэ гадаад худалдааг дэмжих чиглэлийнхаа хүрээнд болохоор Америк, Канада, Япон гэдэг одоо харагддаг зах зээлүүдэд Монгол брэндүүдээс сурталчлах, таниулах. За тэгээд Монгол брэндүүдийнхаа одоо гадаад худалдааг худалдааны совгийг нь тэлэх юм ажлуудыг хийдэг. Тэгээд Америкт бид нар 6 сард Монголын өдрүүд арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Энэ маань энэ жил 10 дахь удаага болно. Ер нь бол жил болгон хийдэг. Тэгээд энэ дээр гол ажиллаа хийгээд нөгөө энд оролцогч талууд, хамтрагч талуудтайгаа хамтын ажиллагааныхаа яриануудыг хийгээд тэгэхээр нөгөө бүгдээрээ чинь түрүүжил явсан шүү дээ. Нөгөө намрын үзэсгэлэнд явсан. Бид нэр зочил компани тэгээд мөн үндэсний үйлдвэрч нар хамт нийлээд Америкийн Нью-Йорк, Канадын Торонтод бас Монголын дэс үзлэнд оролцсон байна. Тэгэхээр яг одоо 6 сард болох ч байгаа үзэсгэлэнгийн талаар ер нь манай үндэсний үйлдвэрлэгч харилцагч нарт та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. Ер нь ямар хөө үзэсгэлэн билээ, хэн оролцож болох вүлээ? Тэгээд ямар шалгууруудтай байгаа бол манай энэ арга хэмжээ чинь 10 дахь удаагийн түрүүн хэлсэн. За ер нь бол нөгөө нэмүртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид за уул уурхаагаас босод бүх салбарын одоо энэ Америк, Канада гэдэг энэ гадаад зах зээлийг зориод одоо өөрсдийнхөө соёл урлагаас сурталчлагаас гадна бараа бүтээгдэхүүнээс сурталчлах. За тэгээд гадаад хамтын ажиллагаа бизнес нэтворкын үүсгэх юм зорилготой болдог юм арга хэмжээ байгаа. Тэгээ энэ жил өнгөрсөн жил бид нар 10 сард та хэд маань яваад хийсэн бол энэ жил 6 сарын 5-аас 15-ны хооронд Америкийн Нью-Йорк, Канадын Торонто, Оттава гэдэг хотуудад болохоор бэлтгэж байна. За яг анх бол эхэлж байхдаа Монголд үйлдвэрлэг буюу Монголд үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл дээр танилцуулдаг, сурталчилдаг. За боломж олдвол хамтын ажиллагаа Америкийн талтай хийдэг ийм арга хэмжээ байсан бол сүүлийн үед бол нэлээд өндөр түвшинд хийгдэж төрийн байгууллагууд, хувийн хвшлийн олон улсын байгууллагууд нар хамтраад Монголын өдрүүд гэдэг хүрээндээ нэлээд цогц одоо Монгол улсаас сурталчлах, брэнд бүтээгдэхүүнүүдэд борлуулах, худалдах, сурталчлах. За дээр нь одоо бизнес нэтворкийн хөрөнгө оруулалтын уулзалтууд гэх байдлаар ингээд цогц хөтөлбөртэйгээр бас ингээд нөгөө олон талууд хамтарч хийдэг. Сүүлийн 2 жил бол засгийн газрын тогтоолтойгоор энэ арга хэмжээ хийгдсэн. За нэлээд олон яам төрийн байгууллага, хувийн хвшлийнхэн бас энд өөрийнхөө боломжоор одоо оролцож хамтарч ажилладаг ийм арга хэмжээ байгаа. Өнгөрсөн жил бид хэд явахад гэсэн бүрэлдэхүүний хувьд их олон янзын бүрэлдэхүүн байсан шүү дээ. Тийм технологийн аялал жуулчлалын ер нь сүүлийн жилүүдэд яг Америкийн хувьд бол манай мэдээлэл технологийн за тэгээд аялал жуулчлалын салбарын бол нэлийн хүч нэмж орж ирж байгаа. Хуучин бол илүү нөгөө үйлдвэрлэгчид оролцдог гэсэн. Тэгэхээр энэ Америкийн зах зээл нөгөө одоо шууд нислэгүүд ихсэнтэй холбоотой ч гэдэг юм. Энэ жил ч гэсэн бас яг тийм бүхэл салбарын оролцсон нэмэгдээд энэ жил нэлээд содон оролцогчдод бүртгүүлж байгаа нь барилгын салбарын бас илүү хөрөнгө оруулалт татах чиглэлээр оролцож эхэлж байгаа. Энэ жилийн хувьд хичнээн оролцогч ер нь оролцсон гэж ер нь та харж байна. Одоо ер нь хэдэн хүн орсон байгаа вэ? Яг бид нар бол энэ жил арай нөгөө нэг оролцоогоо арай энэ 10 дахь удаагийн арга хэмжээ тэгээд дээр нь одоо Америк манай бас нөгөө гол одоо нэмүртэг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээр гарах боломжтой зах зээл дээр нь одоо Монголын хувьд ч гэсэн нөгөө засгийн газрын бодлогын түвшинд цагаалт хөтөл ерөнхийлөгчийн санаачилсан цагаалт үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа гэдэг нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий бүтээгдэхүүн дээр нэлээд фокуслоод явж байгаа болохоор арай нөгөө нэг энэ оролцогчдийнхоо
одоо шалгуур нөхцөлийг гэдэг юм уу те арай өөр болгоод бас хамтарч ажиллаж байгаа талууд маань бас арай өндөр түвшинд одоо Монголыг төлөөлөх үз байдлаар гадаад зах зээл сурталчилгаа мэдээллийг түгээе гэдэг нь цагаалт хөтөлбөртэй нэлээд уйж арга хэмжээгээр зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэгээд энэ дээр мэрэгжлийн холбоодод бас нэлээд өндөр түвшинд оролцоотойгоор ноос ноолрын холбоо, арьс ширний холбоо, носон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, тэгээд хөдөөж байгаа яам бас яг энэ нөгөө үйлдвэрлэгчтэй шалгуур нөхцлүүдэд тавиад ингээд ажиллаж байгаа. Тэгээд яг оролцох хүн болгонд бол нээлттэй оролцоод одоо нөгөө зах зээлээ сонирхоод судлаад ирэх. Яг нөгөө бараа бүтээгдэхүүн нөгөө гадаад зах зээл дээр тоо хэмжээ ярих хэсэг дээр бол илүү том мэрэгжлийн байгууллагууд нь нэгдсэн байдлаар гадаад зах зээлд мэдээлэл сурталчилгаагаа хүргье гэдэг байдлаар оролцож. За тэгэхээр нөгөө энэ бол Монголын үндэсний үйлдвэрлэгчид айгүй гоё мэдээлэл өгж байна. Тэгэхээр Монголын томоохон компаниуд бол бүгдээрээ оролцоод экспорт хийж зах зээлийнхаа тэлэх тий олон улсад өөрийн бүтээгдэхүүнийг таниулах хамгийн гоё ивент болдог. Бид нэр өмнөөс очиж ирсэн. Тэгэхээр энэ ивентийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бол энэ бас бичлэгнийхэн доор бид нар бүгдээрээ үлдээчээ. За нэр бас нэг юм сонио асуулт би танаас асуух гэдэг байхгүй. Та ер нь яагаад ингэж үндэсний үйлдвэрлэлийг ингэж экспорт хийхээр олон жил ингэж ажиллаад явж байгаа те ямар одоо зүйл танд энэ зүйлд хөтлсөн бэ те яагаад энд олон хүмүүс дундаас ингээ олон жил 10 дахь удаага зохион байгуулж байна. Тэгээд экспортыг дэмжихээр улс яг тодорхой хэмжээний ажил хийж байгаа. Гэхдээ та улсаас илүү ажлыг хүртэл одоо бас нуглаад явж штэ тий. Тэр та яагаад энийг хийгээд идэв юм бэ тий? Тий яг анх бол нөгөө энэ 2013 онд би ч өөрөө тээвэр логистикийн бизнест эрхэлдэг. Одоо логистикийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгэнгүүт л энэ ч өөрөө үндэсний үйлдвэрлэгчдийн гол бас нөгөө дутагдаад идэг хэсэгтэр би байгаа. Тэгээ манайх ч нөгөө нэг Америкт ингээд өөрийн гэсэн логистикийн төвтэй одоо нааша цаашаа тээвэр явдаг байсан. Тэгээ энэ бизнесээ дэмжихийн тулд эхлээд үндэсний үйлдвэрлэгчтэй ер нь бол цаанаас ирэх урсгал бол асар их байгаад идэг. Бид нар 7 хоногт орог 2-3 ажаа гаргадаг. Байнгын Anglo Freight тий Anglo Freight агаар газрын тээвэр яваад идэг. Гэтэл Монголоос гарч байгаа хэсэг дээр ер нь баг Америк руу бол ерөөсөө урсгал байдгүй. Энэ хэсэг нь орхигдоод нэг хүмүүс хоорондын л нэг юм шуудан зөөх хэмжээний ачаа урсгалтай. Тэгээ энэ бизнесээ дэмжихийн тулд анх аж үйлдвэрийн яам гэд байхад үгүй энэ Монгол яг ингээд нөгөө тоо мэдээг харахаар бол асар их боломжтой одоо түүхий эдийн нөөцтэй яг бэлэн бүтээгдэхүүний хувьд ийм асар их боломжууд байгаа гэдэг ингээ үйлдвэрийнхэн тоо энтрийг харахаар ер нь бол манайх ер нь экспорт хийх гэлээдэг. Яг тэр юм нөгөө байхгүй. Тэгээд 13 онд аж үйлдвэрийн нэг том форум болоод тэн дээр очиж суусан чинь бид нар чи ерөөсөө би мэдэхгүй болохоос асар их юм үйлдвэрлэлт юм байна. Асар их нөөц боломжтой юм байна гэдэг том мессежийг тэндээс хараад тэгсэн мөртлөө тэнд оролцож исэн бүхэл хүнд ерөөсөө надад байгаа юм бүгд амар хэцүү гэдэг. Тэр Америкт хүрнэ гэдэг асар хоол тээвэр логистик нь хэцүү байна. Хийл гайлын асуудал байна тий. Одоо бараа бүтээгдэхүүн нөгөө тэр зах зээл дээр хүргэх гэдэг юм асар хэцүү байна. Одоо нөгөө стандартыг хангах ямар боломжууд байна. Тэгээд аж үйлдвэрийн яамд санал тавиад за манай компани 10 жилийн хүрээнд бид нар нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол үйлдвэрлэгчтэй Америкийн зах зээлийг танилцуулах нэг юм ивент хийя. Тэгээ та хэд энэ нөгөө нэг үйлдвэрийн салбарын арьс шир ноос ноолуур гэдэг гол нөгөө аж үйлдвэрийн яам чинь бодлогын түвшинд одоо тий нөгөө яг экспортыг нэмэгдүүлнэ тийм боломж байгаа юмыг очиж хараач. Энд байгаа бүх үйлдвэрлэгчид тэнд байгаа боломжийг мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээллийг нь хэдүүлээ хамтраад олох юм гэд тэгээ Вашингтон DC хотод хамгийн анхных нь Вашингтонд болж байсан. Тийм Мед Монголын арга хэмжээг Вашингтон Чикагод хийгээд тэгээд тэн дээр очисон чи бид нар одоо нөгөө миний 13 онд анх ингээд нөгөө аж үйлдвэрийн форум дээр сонсч байсан тэр мессеж чинь 180 градус баг 360 градус ирэхсэн. Би одоо бараг л тэнд бол ерөөсөө би тэнд ингээд миний логистика том байх хэрэгтэй юм байна. Миний хэрэгцээ асар их байгаа юм байна. Ерөөсөө би л бэлэн бол энэ болчих юм байна гэж бодчихсон. Бол асар их юм тээврийн боломж байгаа юм байна гэд нөгөө үйлдвэрлэгчтэй аваад утсан чинь бид нар юун дээрээ ч бэлэн биш байсан. Нөгөө ингээд ярьсан хэлсэн юмнууд нь тэр тоо шал өөр яг нөгөө бодит байдал дээр тий 12 жилийн өмнөх тий. Тийм. Тэгээд 15 он баг. Одоо яг 10 жилийн өмнө 15 онд нэг анхныхаа форум Вашингтон Чикагог хийжсэн. Тэгээд тэн дээр нэг
үйлдвэрлэгч нэг одоо бизнесмен манай компани дээр над дээр ирж гомдол гаргасан байхгүй одоо Америкт ингээд дараах хэмжээ болоод дууссаны дараа Чикаго хотод Вашингтонд бид нар Tyson Corner гэдэг нэг том моллын гадаад талбай аваад Крисмсийн үеэр юу хийгээд одоо нөгөө Монгол баруунуудад илгээж тавиад тэгээ манай үйлдвэрлэгчид бас хөрхи нилээн ингээ зоригтой одоо анхны эд маань бол нилээн мундаг компаниудаас эдэн штэ ширнийхэн бол нилээн өндөр оролцоод яам бас айгуу сайн дэмжээд яамны одоо нөгөө мэрэгчлэнүүд нь хамт яваад тэгээ ингээ очиод бид хэд юмаа танилцуулаад сурталчилсан чинь манай баруунуудын хаягшхан бүгд Монгол үнэтэй тий одоо 150 мянга гэл тэгэнгүүт Америк чинь бол амар тэгээд нөгөө очисон бизнесүүд маань нөгөө нэгдүгürt хил усны асуудал хоёрдугаарт нөгөө зах зээл яг нөгөө нэг зориод явж байгаа юм дээрээ нөгөө яриа хэлцэл хийдгүү араас нь фоллоу ап байхгүй нэг хүн юм сонирхоод асуухаар нөгөөдөгтөө ингээд харилцаж чаддггүй тий гэл ингээд олон бэрхшээлсэн. Тэгээд яг хөө энийг ингээд нөгөө ихлүүлсэн юм чинь одоо би ингээд нөгөө миний бизнес амар явах гэдэг явдггүй гол шалтгаан нь юу вэ нөхөр нөгөө хоёр тал харилцан одоо тийм тал худалдаа авагч тал бэлэн байгаад тэр зах зээл бэлэн байгаад байсан чи энд байгаа нөгөө нийлүүлэх гэж байгаа тал маань бас бэлэн биш бол энэ хоёрын хооронд ямар ч харилцаа үүсэхгүй. Тэгэхээр нөгөө дунд нь байгаа би одоо тэндээс ямар ч одоо үр дүн амсахгүй. А тэгээд нэг хамгийн ингээ харамссан юм нь юу юм гэхээр энд асар их боломж байхад манай бизнесийнхэн тэрийг нэгдүгürt мэддэггүй юм байна үйлдвэрлэгчид. А хоёрдугаарт нь энэ нөгөө боломжоо бид нар нөгөө мэдээллийн дутуу хамтын ажиллагааны тутамгаас болоод нөгөө хин хин нь энэ боломжоо хүртэж чаддгүй юм байна гэд. Тэгээд ер нь бол энийг ингээд байнга тогтмолжуулаад хийх нь зайлшгүй юм байна. Яг тэгэхээр бид нарыг тэр зах зээлд хинч мэдгүй. А нөгөө мэдлээч гэсэн эргээд бид нар тэр зах зээл дээр хэрхэн яаж нэвтрэх энэ гэдэг нөгөө бүр ингээд анхаас бүх юм тодорхойгүй. Тэгээд нөгөө нэг энэ бүгдийг хийх хэрэгцээ шаардлага бол байгаа юм байна гэд хараад тэгжээж л аль нь амжилттай явах юм байна гэд тэгээд энэ рүү бол эргэлт туцалтгүй орцоо. Үйлдвэрлэгчдийг харахаар үнэхээр их хөрхи хэцүү та нар ч гэсэн одоо яг нөгөө тэднэрт сервис үзүүлдэг байгууллагын хувьд мэдж байгаа өдөр тутмынхаа нөгөө үйл ажиллагаа тэгэл одоо хүний цалин нөгөө үйлдвэрийн тоног төхөөрөмж нөгөө зээл гэл ингээл асар их юм байгаад байдаг. Тэнгүүт л юу нөгөө гадаад харилцаа юу нөгөө зах зээл судлах тийм гэтэл нөгөө тэр тал дээр тэр чиглэлээр мэрэгсэн байгууллагууд ууланд байгаад байдаг. Энэ хоёр хоорондоо мэдээлэлээ солилцож хамтарч ажиллах хэсэг нь жоохон дутуу байгаад байт юм байна. Яг бас нэг асуултанд одоо тэр 12 жилийн өмнөхөөс өнөөдрийг хүртэх хугацаанд юу сайжрав тий юу нь хэвэндээ байгаад байна. Яг мэдээч хэрэг энэ хугацаанд нөгөө олсон олтууд засраад сайжраад явж байгаа юмнууд бол байна. Хамгийн хэцүү юм нь юу хэвэндээ байгаад байна вэ гэхээр гадаад зах зээлийг ойлгох ойлголт жоохон буруу байна. Манай дээр нөгөө нэг яг энэ гадаад худалдаан дээр одоо нөгөө нэг чиглүүлдэг ийм мэрэгсэн байгууллагууд бас ховор тутамг байгаа. Бүтэн үйлчлэгээ өгч байгаа. Тийм нөгөө сервисүүд нь одоо тухайн бусад орнууд бол яадгүй гэхээр улс нь ингээд тухайн одоо таргадад зах зээлүүд дээр бүр ингээд бодлогын түвшинд нөгөө худалдааны төлөөлөгчийн газар энэ төрөө ажиллуулад тэднэр нь эргээд нөгөө бизнесүүдээ баг ингээд нөгөө бэлтгээд явчихдаг. Энэ хэсэг нь тутамг байгаа. Энэ хоёрдугаарт нь манад хамтын ажиллагаа юм уу? Одоо тэр том зах зээл дээр бид нар 300 яг зүгээр миний хувьд бол Америк, Япон ингээд тарагдлаад ингээд загвар бий болгоод явж байгаа зах зээлүүд дээр гэхэд 330 сая хүний хэрэглээний зах зээл дээр бид нар 3 саяулаач тэнд хангахааргүй юм шүү. Ажиллахаар боломж байгаа зах зээл. Хоорондоо ингээд нөгөө өрсөлдөөд байдаг. Хамтраад нийлээд нөгөө илүү том харж Белоо бол том байна. Зах зээл бол том байна. Тий. Тэгээ тэрэн дээр хүрэх өнцгөө зөв тодорхойлж чаддгүй бүгд л ингээл дор дорноо нэг юм одоо нэг гадаад гарчаад хоорондоо өрсөлдөөд байна гэж юм. Одоо яг сая бас нэг сонирм биш үү таны ярина. Гадаад хоорондоо өрсөлдөж гэж. Тэгвэл экспорт хийж байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөх нь те зөв үү буруу эсвэл ягаад өрсөлдөд идэм бол өрсөлдөх ёстой юм болоо тэрийг та ер нь туршлах дээр юу гэж боддог вэ? Яг манайх дээр экспорт хийж гинүүгээ харахаар бас амар хэцүү. Одоо нийт экспортын 80% нь түүхийн дуулуурхаа бараг 10 хүрэхгүй. Ер нь бол баялгаал зардаг ард түмэн экспортлдог биш. Тэгээд экспорт хийж байгаа өчүүхэн баг хэсэг нь тэгээд нөгөө хараат нэг гол ганцхан зах зээл рүү хамгийн маань нийлүүлчихдэг. Яг нөгөө бэлэн бүтээгдэхүүн дээр экспорт яваад байна уу гэхээр
нөгөө экспортын бүтцийг харахаар тэр нь бас асар бага. Тэгэхээр бид нар яг тийм экспортлогч байгаад байна уу гэвэл хэцүү. Тэгэхээр өрсөлдөд байгаа юм бол байхгүй. Зүгээр нөгөө экспорт хийх юугаа гарцаа зөв болохгүй, зүгээр баялгаал зараал байгалийн баялгаал ухаад байгаа болохоос биш яг нөгөө асар их боломж байгаа тэрний мөртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн тэгээд нөгөө бусад одоо шахагдахгүй нөө зайлаг болсон хөдөөчхөн гаралтай түүхий дээр хийсэн энэ хүний гараар бүтсэн нөгөө үйлдвэрлэл хөгжсөн бүтээгдэхүүний экспорт нь бол асар бага байгаа. Тэгэхээр энэ дээр бол яаж тоглох вэ гэхээр хамтрахаас өөр арга. Тэгээд яг хөө би нөгөө нэг түрүү асуултанд хэлэхэд уул нь бол биднэрт боломж авахгүй шасар боломжтой. Би одоо миний одоо ганц ярьдаг юм ерөөсөө биднэрт Америкийн зах зээл хоолгош айгүй ойрхон. Тэгэхээр энэ зах зээл дээр хэдүүл эхлээд нэг амжилттай гарчи хамтраад гарчих юм бол бид нар угаасаа одоо асар их нөөц боломж биднэрт байна. Одоо чи нөгөө нэг миний зүгээр нэг анзаарсан зүйл юу гэхээр экспортын зээл гэдэг юм ер нь манад айгүй хэрэгтэй юм байна да гэж анзаарсан байхгүй. Одоо нөгөө нэг үйлдвэрлэгч нэг заавхай танаад сувгаар дамжуулаад борлуулалт хийя гэхэд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн авчиж чадчих байгаа. Гэхдээ тэрнээс илүү бүтээгдэхүүн авчиж ихлээр нөгөө өөрийнх нь нөгөө хөрөнгөний нөөцнөөсөө болоод ингээд зогсчдөг тийм кейсүүд ер нь зүгээр надад нэг зөндөө ажиллагдсан тийм байсан байхгүй тийм. Тий одоо манай дээр ч гэсэн яг бидний хувьд ч гэсэн ингээд нөгөө бид нар ч бас нөгөө Монгол үйлдвэрлэгч биш учраас нөгөө бүгдийн сайн мэдгүй тэгэл үйлдвэрлэгчтэй ингээл ингэхээр би чинийгээ гаргамаар байна би чингмээр байна гэл идэг тэгэнгүүт л за та нарт юу дутагдаад байна уу гэл тэгэхээр ерөөсөө бид нарт худалдааны сувг нь алаг тий худалдаанд ингээд оролцож чадахгүй нь бараагаа зарж чадахгүй нь гэдэг. За тэгвэл зардаг хэсэг дээр нь ингээд юмыг бий болгоод дид үтсийг бий болгочгонгод авчиж тавихаар нөгөө бүтээгдэхүүн бэлэн биш байгаа тоххой. Нэгдүгüрт нь нөгөө эргэлтийн хөрөнгө тутамгаас болоод тэнд нөгөө хэрэгцээтэй зах нөгөө барааг нь нийлүүлж хугацаанд нийлүүлж чадахгүй тий. За нийлүүлчлээ гэхэд нэг $10,000 бараа авчиж тавьчлаа гэхэд нөгөө бараагаа танилцуулаад нөгөө харилцагчаа татах хүртэлэг эрсдлийг үүрч чадахгүй юм. Тий тэр оронд чинь хугацаа орон зардал гарна. Тэрнийг нөгөө жижиг үйлдвэрүүд бол дааж чадахгүй шүү дээ. Яг цалингаа тавих уу нөгөө Америкийн сурчлагаа хийх үү? Америкийн сурчлага чинь 5-6 сарын дараа ашиг өгөх гээд идэг. Цалин болохоор 20 хоногийн дараа нэхэгдээд идэв. Тэгэнгүүт л тэгээд яг нөгөө нэг өөрийнхөө энд үйлдвэрлэлцээ за ерөөсөө тэгвэл хамтарч ажиллах гингүүтээ энд ингээ монгол хүн зориулаад хийцэн юм Америкт авч тавьчаад минийх борлуулах туган та нар борлуул гэдэг. Тэгээд энэ дээр яг хуу экспортын зээл гээд төмөгийн хэлдэг дээр нөгөө нэг яг ийм зээлийн бодлого байхгүй нөх гэхээр байгаа асар их ингээд мөнгө бол яг энэ мөнгөний тоогоор ингээ хараад үзэхэд янз бүрийн төсөл хөтөлбөрүүдээс ч гэсэн янз бүрийн нөгөө зээлүүд хөгжлийн банк энэ төр гэл том дүнтэй мөнгнүүдийг ингээ харахаар санхүүгийн их уср бол бас харьцангуй байсан байна. А зүгээр энийг ингээд нөгөө үр дүнтэй зарцуулах дээр нь харин яасан бол доо эргээд нөгөө нэг ийм эргэх холбоо байхгүй мэдээ. Уг нь санаа байсан. Тэгээд тэр санаагийн дагуу төсөв мөнгө нь байсан байна. Тэг хэрэгжил гол нь нөгөө гүйцэтгэл дээр л бид нар унаад шүү дээ. Олгож байгаа гэдэг дээрээ л унаад байгаа байхгүй яг. Тэр энэ дэр нэг юм ажиглагдсан нөгөө бид нар бөөнөр ингээд бас Америкт үзэсгэлэнд оролцоо явж хат яг одоо нөгөө зээл гэж тий одоо захиалга өгч байгаад идэг хийж чаддгүй. Тэгсэн хэрнээ компани болгон бүх алхмуудыг бүгд яг өөрсдөө давтаж хийгээд байсан шүү дээ. Бүгд ингээд одоо би уг нэг үйлдвэрлэгчтэй би юмаа л үйлдвэрлэж ивэл миний бусад бүх ажлыг бусд нь хийгээд миний бараа Америк руу зарагдвал надад бол амар байх хэрэгтэй. Тэгэхгүй би өөрөө бүх ажилд нь оролцоол бүх бичиг баримт одоо Америкт очиж маркетингийн хийн тэгээ өөрөө үйлчлэндээ явна өөрөө саббоглоод дээр ажиллана өөрөө дизайныг гаргана тэгээ өөрөө зарна бүх юм үнэ тогтоох төртлөө өөрөө тогтоож байна тий. Энэ бол нэг талаараа бол энэ дотоодын зах зээл дээр тоглодог арга барил экспортын зах зээл дээр ажиллахгүй гэдэг юм харагдаад байгаа хөх тий. Экспорт нь гарч бол бид нэр арай өөр аргаар үзнэ. Тэр нь бидний яг үндэ хинэж баг мэдхгүй шахуу арга байсан. Гэтэ тэрийг цөөхөн манай бас нэг манлайлагч компаниар бол мэдчихэ. Тэгэхээр яг энийг яаж явбал тий энэ жижиг дунд үйлдвэрлэлүүд яаж ямар шатаар явбал одоо амжилттай болох вэ? Түрүүн бол брэнд гэдэг нэг гарч байсан тий. Нэгдсэн брэнд байх хэвээр. Өөр одоо яг ямар алхмуудыг хийх ёстой юм бол
Ер нь бол хамтрах л хамгийн чухал. Одоо чаддаг юм ал хий. Тийм нөгөө мэрэгсэн байгууллагууд нь хийдэг. Манай улсын хувьд чинь давуу тал асар их байгаа. За ялангуяа энэ жил бид нар би Америкийг илүү Америк дээр илүү туршлага байгаа гэдэг утгаараа ч юм уу. Америкийн хувьд бид нар одоо гол тоглогч, гол бас одоо яг цонх үе үүсчихэд байгаа байхгүй юу? Тэр нь юу юм гэхээр сая нөгөө Америкийн ингээд нөгөө төр засгийн бүх юм солигдоод бодлогын татварын ингээд нөгөө нэг одоо Америкчин бол гол ханган нийлүүлэгч нь Хятад, Канада, Мексик гэдэг орнууд дээр татвар тарифыг ингээд асар их одоо тарифыг ингээд нөгөө одоо татварын дарамт үүсгэж штэ. Энэ нь эргээд Америкийн бизнесүүдэд нэг нь тэнд чинь хүн ам нь байж гин, худалдаа эдийн засгийн юм нь явж гин. Тэгэхээр тэр нь яаж ийм вэхээр эргээд бусад одоо нөгөө за Хятадаас оруулахад татварын хувьд ийм ялгаа гараад ирлээ. Канадаас оруулахад инглээ тэгвэл одоо бид нар яах вэ гэд дараагийн төлөвлөгөөгөө боловсруулж байна. Энд нь манайх бэлэн байна уу гэхээр бас биш. Яах вэ гэхээр нөгөө тэнд байгаа зардаг хүмүүс чи бид нар зарж чадахгүй байна гэдэг бол зардаг хүмүүс чи яаж ийм вэхээр нөгөө зах зээлүүдээс судлаа. За энэ дээр боломж байна уу? За одоо ноолор бүтээгдэхүүн гэдэг ихэд за Монгол гол 2 дахь тоглогч юм байна. Тэгвэл Монголоос очиод юм авъя гэдэг ингэнгүүтэл ирэхээр манай үйлдвэрүүд ганцаархнангаараа юм яриад идэг те. Тусдаа нөгөө би бараага зармаар ингээд урд би ингэмээр би ингэдэг манайх энийг чадна гэдэг ингээд нөгөө зөвхөн өөрийнхөө тоог яриад идэг. Тэр хүнд бол ерөөсөө тэр хин юуг яаж үйлдвэрлэх ерөөсөө нэг чухал биш. Тэр хүн зарж чадчихээн. Ерөөсөө би 3 сая ширхэг бараа зардаг бол би энийгээ 5 сая болгомоор байна. Гэтэл нөгөө энэ тарифын татвар худалдааны энэ асуудлаас болоод би Хятадаас үйлдвэрлээд авчиж зархаар би ингээд 15% ч юм уу 20% ч юм уу илүү такс татвар төлөх гээд байна. Тэгэнгүүт л тэхгүй тулд би дараагийн боломж хаана байна гэхээр хамгийн түрүүнд манад ирэх нь зөв. Гэтэл манайх нөгөө ямар ч бэлэн биш. Очоод ингээ үзэхээр нэгдүгээрт хүний нөөц нөгөө хоёрдугаарт нөгөө компаниудын ярьж байгаа тоон амар жижигхэн. Одоо 3.5 сая ширхэг бүтээгдэхүүнийг би 21 хоногт бэлэн болгож аммаар нь манай Хятад үйлдвэр тэгдэг. Тэгэхээр танах яах вэ гэл 21 хоногт 3 сая 500 ширхэг бүтээгдэхүүнийг аммаар гэдэг тийм. Чинь тэр нь ахгүй. Тэнгүүд л одоо тэгвэл дараагийн түвшинд яах вэ? Дөрөө бараг ингээд бид нар өөр тийм Вьетнамд ч юм уу Мьянмарт ч юм ингээ байгуулчих. Түүхийн идэ танахсан. Одоо тэрэн дээр нь бид нар ажиллах хэрэгтэй байхгүй яг дүүхээр үгүй түүхийн ид чи энд бий чинь тэр логистикийн асуудлыг бид нар шийдэж болж байна. Та нар хөрөнгө оруулалт оруулж ирээд манай энэ үйлдвэрүүд гэж. Бид нар ерөөсөө энэ үйлдвэрлэлээр одоо ингээд ноолурын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг маас тоогоол ярмаар байгаа чаддаг тоогоо. За бид нар самнах дээр 100% хүчин чадалтай. Ер нь потенциалуудад тодорхойлоо. За нэрх дээр одоо манайх жилдээ нэг тэдэн тоон утас нийлүүлж чаднаа. За эсвэл сүлжмэл бүтээгдэхүүнээр манайх тийгнэ. За танаа манайх одоо дандаа энэ аимсны чинь ч юм уу эсвэл ганцхан цамцны чинь лайныг манайх авъя ч юм уу тий. Тэгэхдээ нэгээр биш нийтээр л ярмаар байгаа байхгүй. Бид нар энэ жил Америкт, Нью-Йоркт говийн pop-up хийж туршиж үзсэн. Үнэхээр Монгол ноолурыг хэрэглэгч нь бол бэлэн болцсон юм байна гэдэг нь бол харагдсан. Ягаад гэвэл дэлхийн ихэнх брэндүүд ноолураар бүтээгдэхүүн хийж байна. Тэдний рекламны гол үг нь Mongolian Kashmir гэдэг юм явж байна. Энэ чинь биднэрт нөгөө нэг айгүй гоё ингээд нөгөө нэг одоо бидний гаргаж чадахгүй нөгөө амар хэцүү хамгийн их мөнгө зардаг одоо маркетинг те нөгөө тэр одоо олон нийтэд энэ мессежийг хүргэдэг хэсгийг нь ингээд гатныхын хийцэн байна. Одоо манайх өөрөө энийг нь ягаад энэ тэр дэлгүүр маань дажгүй явж гинөө. Яг гоо бид нар нэг давуу тал нөгөө шууд худалдааны сувг байгаагаараа хүмүүст нөгөө манай Mongolian Kashmir гэд бүгд л зараад байна шүү дээ. Одоо жишээлбэл Америк ингээл ямар ч Кашмир гэж хайнгууд л Mongolian Kashmir гэсэн рекламтай бараа одоо наадам Mongolian Kashmir гэдгээр рекламдаад наадам брэнд гараад иржсэн. Гэтэл яг манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг ингээ барьж үтсэн хүн, өмсөж хэрэглэсэн хүн нөгөө Mongolian Kashmir гэдэг онлайнаар ч юм өөр дэлгүүрээс мессигээс норч юм судалдаад авсан бүтээгдэхүүн хоёроо хэрэглээд ингээ ялгааг нь бол үнэхээр мэдрээд байна. Манай Кашмирийн нөгөө дулаан хадгалах чадвар. Манайх одоо real Mongolian Kashmir гэх. Тэгэнгүүт тэн дээр манай говийнхан бол нэлийн бас ингээд нөгөө том компани түүчилээд ингээд айгүй их явсан. Тэгээ тэр pop-up-ыг ажиллуулахад бид нар уулын 4 сарын гэрээ хийсэн боловч яг тэрүүгээр ажиллуулж чадаагүй л дээ. Яасан гэсэн нөгөө нийлүүлэлтийн хэсэг дээр очиод нөгөө доголдол үүссэн. Тэнгүүд л бид нар сар ажиллаад ер нь бол за Mongolian Kashmir дараагийн түвшинд гарах болсон юм байна гэдгээ харж аваад говь маань ч гэсэн бас тэн дээрээ нэлээд ингээд нөгөө шууд худалдааны сувгаар нээсэн гэдгээрээ маркетингтаа нэг том юу
болоод авцаа одоо Мессийн орцсон ч гэдэг юм уу дараагийн төвшөнд орцсон. Бидний хувьд бол Монголын гишмэрийг яг биетээр ингээд нөгөө бид нар өөрсдөө юмаа зарж чадах юм байна уу гэдэг мессеж авцсан хэрэглэгч байна уу байна. Одоо энэ 5 жилийн хугацаанд бол бид нар тодорхой түвшний хэрэглэгчтэй болцсон. Одоо нэг юм биш үү? Одоо бид нар бол яг асуудлууд дандаа нийлүүлэлтэн дээр асуудал гараад энэ үйлдвэрчлэлтэн дээр чанарын хувьд бол яг хав дажгүй ягаад тэгэхээр дажгүй болохоор бид нар захиалга өгье гэдэг байгаа. Тэгэхээр нэг бид нар чинь тэгэхээр одоо өөрсдөө дандаа Америкийн одууд дуучдуудад л цөөхөн ширхгэр юм хийж зарах юм шүү. Нөгөө нэг энгийн хүмүүс зарах ихээр бүтээгдэхүүний тоо ширхэг нь хүрэхгүй юм чинь тий. Тэгэхээр илүү үнэтэй, илүү цөөхөн нийш одоо тэр Нью-Йоркийн гоё эдийн засгийн тэр хот нөгөө жинхэнэ файнанс центр даунтаун газар нь жинхэнэ хамгийн одоо дэлхийн шилдэг офсууд байгаа газрын захирлууд л өмсдөг тий. Зөвхөн тэр тэднийг аавын хэр мөнгө хүрхгүй амар үнэтэй гэж яригддаг Монголын гişүр. Тэгэхээр яг хэрвээ тэгж чадвал бид нар бас илүү амар ажиллана. Тэгээ мөнгөний дүн бол ойролцоо байж болно шүү дээ. Нөгөө 1000-ыг $100 зарах өөр тий. $10,000 юмыг 10 ширхэг зарах тий. Ажиллагаа арай өөр тий. Энэ дэр нэг асуулт байна. Бид нар өөртөө Монголд байж байгаа байхдаа тэр экспортын бүтээгдэхүүний загвар дизайныг Монголдо байхдаа хийж чадах уу эсвэл яг тэр Америкт нь байгаа дизайнуудаар хэлэх ёстой юм уу? Яг яах ёстой юм? Та юу гэж бодож байна? Одоо яг загвар дизайны хувьд гэхээр Монгол дизайнеруудаас гадна татна сураад тийм чадвартай болцсон. Тэднэрийн дээр түшиглээд гэхдээ гадны зөвлөхүүд одоо нөгөө яг Америк одоо тэр дундаа Нью-Йоркд юм зарах гэж байгаа бол Нью-Йоркийн дизайнер нь зөвлөгөөгөө өгөөд тэр хүнийг ингээл нэг өдөр тутмынхын цаг нь бол асар үнэтэй шүү дээ. Одоо жишээлбэл нэг лук дээр $1 нэг лук гаргуулъя гэж тэгэхэд чинь $50,000 одоо нэг 10 ширхэг хувцсны л загвар гаргаж өгнө. Гэтэл тэр $50,000 одоо энд байгаа нөгөө мундаг сурцсан байгаа залуучууд энтрийг ашиглаад за тэгээд яг мэрэгшсэн боловсон хүчнээ нэг удаа $50,000 гаргахдаа яг нөгөө хүнээсээ бүх авч үлдэх ёстой юмыг энд авч үлдэх ёстой. Тэгэхээр нөгөө дизайн хабаа бол эндээ байлгаад гол хүнээ бид нар яг нөгөө тухайн зах зээлийнх нь таргетд зах зээлийнх нь нөгөө мэрэгчлэнийг авчираад тэр хүнийг одоо 3 сар ч юм уу 6 сар ч юм уу 1 жилийн гэрээгээр авчирлаа гэхэд авах юмаа бүгдийг нь аваад үлдмээр байгаа байхгүй. Түүнээс ш нэг компани амар их мөнгө төлөөл $50,000 тэрүүгээр загвар гаргуулад авлаа. Дараа жил дахиад нөгөө үнэл гуугаад тийм нөгөө үнийг хийх үү те. Гэтэл чин тэр хүний ноу хауг авч үлдэнэ гэдэг чинь энд асар чухал. Тэгэхээр одоо ялангуяа тэрийг бид нар ингээд нэг компанид анхаараа авна гэхээс илүү дундаа одоо яад энэ зардлаа дундаа босгоод тий. Тэгээ дэлхийн шилдэг зөвлөгч нарыг авчираад тэр чинь манад бол нээлттэй байгаа шүү дээ. Бид нар нөгөө 3 дахь хуршийн хамтын ажиллагааны хүрээнд ч юм уу тий. Одоо дэлхийн худалдааны төв ITC одоо юу эдийн тий. Энэ нөгөө хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагуудаар ч гэсэн дамжуулаад JICA, JETRO. Одоо би нөгөө нэг Японд дээр манайх ингээл экспорт хийн гэлээдэг. Бид нар экспортын нөгөө хилцээртэй уул нь бол баруун 5,000 хэдэн зуун нэр төрлийн бараа татваргүй. За тэрийг чинь задлах юм бол бараг 10 хэдэн мянга ч болгож болно. Манайх тэрийг бүрэн уншсан аж ахуйн нэгж үйлдвэрлэгч нэгч байхгүй. Бараг нөгөө бодлого шийдвэрийнхэн маань л нэг одоо тухайн үед гарсан. Одоо дараагийн түвшний хилцээрүүд хийгдэж штэ. Евразийн хилцээр, Солонгосын хилцээр гэ тэ. Тэгмэл тэр алдааг давтахын тулд яах вэ гэхээр эхний загвар дээр нэг амжилттай кейс бий болгомоор байгаа байхгүй. Тэгэнгүүт л чинь нөгөө хамтын ажиллагааны хүрээнд эдийн засгийн хилцээртэй орон дээр нь бид нар энэ хооронд манай хоёрын хоорондох энэ худалдааны алдагдал энэ хилцээрийн үр дүнг 90-10 харьцаатай байгаа чинь биднэрт нэг талдаа бид нар бас давуу тал бий болж Япон руу бид нар одоо хэлэх боломжтой шүү дээ. Энэ харилцаагаа жоохон ингээд ойртуулъя. Тэхийн тулд танахаас төлөхүүд авъя. Одоо тэр чинь дэлхийн бараг бүх ингээд загварын чиг хандлага мандлагыг ингээд судалсан тодорхойлж идэг хүмүүсээс бид нар арай жоохон зардалгаар үн төлбөргүйгээр авчирсан хүмүүсээ харин зөв ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй болохоор нөгөө нэг манайхын хэрэгцээ шаардлага зөв тодорхойлж юун дээр нөгөө монгодын зөвлөгөө мэдээллийг авах уу гэдгээ нөгөө хамтарч чадахгүйгээс болоод нэг төрлийн байгууллага ч юм уу хүсэлт гаргацдаг. Нөгөө хүн нь ирээд нэг танхим дээр ч юм уу нэг төрлийн бус онцлог дээр ч юм уу нэг төр дээр ч юм ингээд ажиллаад идэг. Яг нөгөө хэрэгцээтэй талууд нь уулзах чадахгүй байгаагаас болоод энэ нөгөө үр дүнгийн намсаж чадахгүй байгаад байна одоо гэдэг. Тэгээ тэр хэсэг дээр л гол нөгөө нэг талуудыг нийлүүлэх хэсэг дээр л манай ах одоо хамаг их цагаа барж энэ одоо энэ
10 жилийн өмнө эхэлжсэн юм 10 жил одоо за зах зээл байна шүү гэдгийг ойлгуулах гал ивент хийгээд байдаг те. Энэ чи өөрөө асар их зардал та. Гэхдээ энэ ивентээр Монгол гэдгийг ингээд нөгөө тодорхой төвшөнд хүмүүс мэдж гин. Тухайн энэ Америкт бид нар ингээд нэг удаа очиод одоо та хэд яг нүдэрээ харсан те. Манай энэ урлаг соёлын өөрөө манай энэ соёлын өвчин өөрөө асар их эдийн засгаа нөгөө дэмжих боломжтой юм чиг. Бид нар ингээ хамтдаа соёл урлагтайгаа явахаар манай барааг харах үнцэг хүртлүүр зүгээр бараагаа авчир тавьчаад та нар хараач гэхээр нэг өөр нөгөө соёлын юм яваад ирэнгүүт хүүш энэ ноолор бүтээгдэхүүн чи ямар гоё юм бэ? Энэ үндэсний хувцас чи баг ямар өвөрмөц онцлогтой юм бэ гэд ч юм уу те юм аа. Тэгэхээр нөгөө нэг энэ ивент бол нэг тим одоо нөгөө тэр зах зээлд ингээд өөрсдийгөө таниулах нэг хэлбэр. Дараагийн нэг хэлбэр нь болохоор нөгөө бизнес нэтворкноор одоо жишээлбэл энэ зөвлөхүүдтэй нь уулзаа зах зээлийн сургалт зөвлөгөөг нь аваад дээр нөгөө нэг одоо яг нөгөө баяруудтай бид нар ингээ юмаа санал болгоо за би манайх энэс 1000 ширхгийг нийт манай үйлдвэрүүд нийлээд одоо энэс нэг 100,000 ширхэг хийх юм аа. Тэхийн тулд одоо чи энэ 100,000-ыг зарахын тулд те бид нар юун дээр анхаарах юм одоо чиний хэрэгцээд эмийг л бид яг хийгээд үгүй. Түүнээс манайх одоо энэ хүчин чадлаараа 1000 цамц 1000 өмд 1000 гоё загвар хийгээд бол зарлагдахгүй болвол тэр хэцүү шүү дээ. Тэгэхээр ийм чиглэл рүү илүү явал зүгээр. Дээр нь энэ гадаад зах зээлд болж байгаа энэ юмнуудад манай бизнесүүд өөрсдөө очиж нүдэ нэн гэдэг нь нэг талдаа зах зээлийг харах өнцгөө бас өөрчлөх юм боломж. Тэгээ гол нэг дутагдаад байгаа юм нь юу вэ гэж харагдаад байгаа юм гэхээр бид нэр ер нь бол энэ зах зээлийн мэдлэг мэдээллээр хангах тэрийг нэг үйлдвэр болгон хийх ерөөсөө биш дундын нэг юм ерөөсөө л мэдээлэл өгдөг нэг мэргэжлийн байгууллага гэдэг юм нэг платформ дээр ч юм уу нэг дата мэдээллээс л ерөөсөө бүх юм авчдаг. Хүн болгон судалгаа хийх албагүй, үйлдвэр болгон зах зээлийг судлах албагүй. Үнэхээр өнөөдөр говь Америкийн зах зээлийг хангалттай түвшин судалсан бол тэр гарсан зардлаа нөхөх хэмжээний одоо нийтээр ашиглах хэмжээнд мэдээллээ тэр платформ дээр байршуулад ашиглах хэрэгцээ шаардлагатай хүмүүс нь тийш ороод тэр мэдээллийг төлбөрөөр төлөөд авчдаг тий. Тэгхийн бол нөгөө ийм зардлаар бүтцэн юм чи олуулаа ингээ хуваагаад хэрэглэхээр буцаагаад тэр зардал нь хөгдөд ирэх юм боломжтой. Нэг том захиалга оруулаад ирлээ гэхэд өнөөхөө хамтраад үйлдвэрлэлчлээ гэхэд яг хямдхан өртгөр үйлдвэрлэсэн ч гэсэн дараагийн түвшинд өөрсдийнхөө нөгөө брендийн ниш одоо $1000 юмаа зарах хэмжээний юм үйлдвэрлэх эдийн засгийн боломжоо аваад үлдчихэж байгаа л гэсэн. Ямар ч байсан 6 сарын 5-аас 15-ны хооронд Америкт Нью-Йоркт Oculus Center дээр болох бах тий, ер нь бол яг хуу том талбай төлөвлөсөн байгаа. Нөгөө соёлын арга хэмжээ аялал жуулчлалаа. Энэ жил чинь нөгөө Мят шууд манайх чинь нөгөө Америк Монголын хооронд шууд нислэг ганц Мят гэхгүй United Airlines 5 сараас бас эхэлж штэ. Одоо нөгөө шууд тэр нэр ер нь бол төлбөр юу онгоцны тийсний зардал нь хямдхан тусч байна уу? Яг хоо тийцний хувьд них амар хямд болохгүй байх. Цаг хугацааны хувьд зүгээр цаг хугацааны хувьд бол асар хэмнэлттэй. Нисэл шууд нислэг тий шууд нислэг гэдэг утгаараа дамжаал ингээл одоо бууд суугаал ингээд явахгүй. Дээр нь логистикийн хувьд бас асар их боломжууд одоо тэр онгоцон чинь бид нар хос явуулчихлаа. Хос явуулахгүй шүү дээ тий. Тэхийн тулд бид нар ер нь бол за ямар ч байсан нөгөө нэг үзэсгэлэн бол болох ч юм байна. За тэгээд оюун билгэгч маань болохоор нэг Anglofreight гэдэг карго бас тээвэрлэгчийн компани байгаа тийм. Энэгээр ямар ч сан хоёр талдаа ингээд бүтээгдэхүүн тээвэрлээд яваад байгаа. Өшөө нүг 3 дахь нэг боломж нь бол Oculus Center-т нэг дэлгүүр байгаа тийм. Mongolia Gallery гэдэг дэлгүүр байгаа. Тэгээд тэр дэлгүүр дээр үндэслээд онлайн худалдаа явагдаж байгаа тийм. За окей. Та сайн нөгөө нэг Японы талаар нэлээд ярьлаа шүү дээ. Бас хэд хэдэн юм. Тэр ер нь Японд юу болж байна? Та тэнд яг юу хийж байна? Сая юу хийгээд ирэв? Тийм манайх ч яг нэг бидний одоо нэг манай экспорт олон улсын худалдааны төв чинь ингээд нэг юм хитэн загварыг л бий болгочихъя гэдэг. Экспорт гэхээр хаана экспорт хийх вэ гэдгээ нэлээд судалсан. Тэгээд тэр нь юу ах вэ гэхээр кейс гаргаад тий туршлага гаргая. Тэр нь бидний судалгаагаар бол ерөөсөө л Америк. За тэгээд Япон бол зайлшгүй байх ёстой нөгөө түрүүний хэлдэг хэлцээртэй учраас бид нарт давуу тал үүсгэсэн. Америк өөрөө хэрэглэгч ард түмэн учраас бид нар шууд эцсийн бүтээгдэхүүнээр гарах хамгийн амархан зах зээл тэр байгаа.
За Япон хүний хувьд бол шууд манай бүтээгдэхүүнийг авна гэхэд бас жоохон хэцүү. Яг гэвэл тэр Япон хүмүүс чинь нөгөө юмас энэ бүтээгдэхүүнийг хэрэгэл сурахын тулд бас их ингээд нөгөө шийдвэр гаргах гэж айгуу шийдвэр гаргах нь биш юм аа. Одоо нөгөө эрүүл мэнд аюулгүй байдал те одоо энэ яг юунаас бүтчихв тэр нь хэр судалгаатай энэ те үнэхээр энэ уус одоо философийн өртөлтэй сонсоо. Манайхан ч юм бол ингээд усаа худалдаа тавтаа лангуун дээрээс ингээд нүрийг харж агаад гой зурдаг юм уу эсвэл одоо баг өгсөн хүнийг босгоод ирнэ гэвэл авчдаг. Тэдний хувьд бол тийм биш шүү дээ. Нөгөө хэрэглэгчийн зам төлөв нь өөр. Тэгэхээр бид нар бэлэн бүтээгдэхүүнээрээ шууд гарч чадахгүй байгаагийн нэг шалтгаан нь бас тэр хамгийн ойрхон нь уул нойрхон тийм логистикийн хувьд 20 хоногийн дотор бид нар даалаагаар төмөр замаар ингээд Японд дээр бараагаа хүрэх чинь гэтэл тэр бас явахгүй байна. Тэгэхээр бид нар илүү нөгөө нэг Японтой одоо хамтын ажиллагаагаа сайн үргэлжлүүлэх хэрэгтэй. Яагаад Монгол бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй гэдэг тал дээр нь тэнд ингээд мессеж айгу зөв өгөх хэрэгтэй. Тэгээд бид нар тэднэртэйгээ айгу сайн зөв хамтарч ажиллах хэрэгтэй. Надад сая нэг таны яриас нэг санаа төрлөө л да. Тэр нь болохоор нөгөө Монголд бид нар очиод нөгөө японочдыг яг юу авах вэ яахыг мэдэх гэж айгу хэцүү байдаг. Тэгэхээр эсэргээр нь Монголд ирж байгаа жуулчд байгаа шүү дээ. Япон жуулчд. Солонгос жуулчд, Америк жуулчд. Тэгэхээр буцаад ирсэн жуулчдтай өв соёлоо сайн мэдрүүлээд тэр Монголын үндэсний гоё дэлгүүр хоршоог нь яг гоё бүтээгдэхүүний сэмплүүдийн шоурумыг гаргаж ирээд яхад бол ядаж ирсэн хүн чинь хамгийн түрүүнд бидний хэрэглэж болох гэдэг шүү дээ. Нөгөө хаа байсан ерөөс Монголыг огт мэдэхгүй баг магадгүй Чингис хаан эсвэл нэг Монголын тугдал ба за ер нь бол Асашура авраг, Сумогийн хэдэн аврагаар бол мэдж байгаа шахуу байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр хүмүүс чинь хүрэхэд бол бидний хитрхи хоорондоо юм хол зайтай хэцүү байгаа шүү дээ. Тэр би гинт бодлоо л да. Зүр жуулчдад ирээд сайн үйлчлэг үзүүлдэг байвал буцаад экспорт нь нэлээд эффекттэй юм болов гэж бодлоо л да. Бид нар жуулчид бол манай бас нөгөө гадаад зах зээлд өөрсдөө таниулах гол сувгүй мөнний хувьд мөн гэхдээ нөгөө нэг тэр чинь нөгөө нэг тухайн хүн одоо нөгөө Япон хүн, Хятад хүн, Монгол хүн, Америк хүн гэх бүгд л өөр байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө одоо за Япон жуулчин ч гэсэн манай бүтээгдэхүүнийг шууд ирээд одоо хэрэглэж чадхад бол айгүй хэцүү. Яг гэвэл энэ чинь угаасаа Япон хүн зориулаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар Япон хүн зориулсан юмыг л хийхгүй бол тэр хүн угаасаа авахгүй байж. Одоо манай дээр хүнсний үйлдвэрүүд та хэд ингээ анзаарч байгаа бол сүүлийн хэдэн жилд Япон хүнс манад маш их хэмжээгээр орж ирсэн. Япон дэлгүүрүүд айгүй их болцоо. Та хэд харж байгаа. Одоо ингээл амтлагч нар байна. Янз бүрийн төрлийн хүнсний ингээ бид нар ингээд хэрэглээд үзэхээр нөгөө биднэрт байхгүй бүтээгдэхүүн гоё амттай байгаад байна шүү дээ. Тэр бидний ингээд амттай байна гэдэг мессежийг өгөх хүртэл тэд нар тэгэж гоё үйлдвэрлээд байна. Гэтэл манай ингээд одоо за манай хүнсний бүтээгдэхүүнийг авчиж шууд Япон хүнд ингээд одоо арцч гэдэг юм уу те. Одоо чацарган ч гэдэг юм авчиж яг энэ байгаа чигээр нөхөр тэр хүмүүс бол тэрийг нөгөө эсгэлэн гашуун гэдэг ингээд ерөөсө шууд хэрэгжилж чаддаггүй. Нилээ ингээд нэг өөрчлөөд одоо технологийн хувьд ингээд засаад янзлаад ингээд одоо нилээ ажил хийсэн одоо шар докторийн бүтээгдэхүүн гэдэг юм уу те ажиллаж энэ шууд нөгөө худалдаа авалт хийж байгаа байхгүй. Энэ дотор нөгөө чиний хэлээд байгаа шууд нэг худалдааны сувгуудаа байгуулад Монгол бүтээгдэхүүнийг хэрэглүүлж амтлуулж сурах нь нэгдүгээр номерын ажил мөн үү. Гэхдээ яг энэ өөрөө эндээ хийж байгаа юм аа явж шууд тэнд тавьчвал амар эрсдэлт орно компани тээврийн хувьд нөгөө лангуу тавирын түрээсийн хувьд те нөгөө хэрэгэлж сураагүй хүмүүс. Тэгэхээр хүнийхээ бие физиологийг одоо жишээлбэл манай нэг Япон зөвлөх хүнсний зөвлөх хэлжсэн хүнс Монголын хүнсний үйлдвэрүүдээр ороод хамтарч одоо яаж бүтээгдэхүүн хөгжүүлэх үү гэдэг. Тэгэнгүүт л тэр ирээд та нар ерөөсөө ингээд танаа амталдаг та нарын амтлах мэдрэхүү энэ дээр байдаг одоо багалзуур дээр бид нар ингээд нөгөө нэг одоо цэцэргэн чинь амар эсгэл нь энд очиж мэддэг. Япон юм амар амттай байдаг шүү дээ. Ингээл баг амд ороод уусаад ядгүй хэр Японы нөгөө амтлах мэдрэмж нь хилнийхээ үзүүр төр идэг гинэ. Тэнгүүд л нөгөө нэг анхны ингээд нөгөө үзүүрт хүргэнгүүт л тэр амар эсгэл нь мэдрэгдчихэж байгаа. Тэгэхээр цаашаа явахгүй тийм. Тэгэхээр цаашаа явахгүй. Бүр хамранд нь байгаа юм шиг байна. Тийм үнэрлэхтэр ч гэсэн манай юмнууд ч амар нөгөө хурц үнэртэй. Тэгэнгүүт л тэрэн дээр яах вэ гэхээр та нар энэ мэрэгсэн бие бичлэгийн хувьд өөр тийм бас. Тийм бие бичлэгийн хувьд өөр байгаа. Энийг та нар судлаад олоод ингээд үйлдвэр болгох энийг хийнэ гэвэл хэцүү. Тэгэхээр үнэхээр энэ үйлдвэр ийм потенциал байна. Одоо манай Япон үйлдвэрээс ч мундаг үйлдвэр байна тий. Одоо энэ хувиршилх технологи бол асар хөгж. Яг энэ дээр яах вэ гэхээр нөгөө мэрэгсэн Япон хүнтэй хамтраад бүтээгдэхүүн хөгжүүлэлт. Энэ үнний зөвлөгөөг сайн ав.
яг тэр нөгөө нэг Япон хүний Тэгэхээр бид нар бол яг нэг өөртөө манлайлаад үйлдвэрлэх биш зүгээр тэр хүний хэлсийг хийж чаддаг байх нь хамгийн ихний ололттой амжилттай тал болох гэдэг байна л гэсэн үг шүү дээ. Тий, тэнгууд л манай үйлдвэрлэгчид ямар алдаа гаргадаггүй гэхээр өөртөө зохиоглох гэдэг. Зохиож амар зардлаа гаргана. Тэр нь амар хугацаа орно. Тэр японочууд ч одоо энийг ингээд хийхэд бол асар их мөнгө зараад ч юм уу хүмүүс нь ингээд асар судалгаатай юм хийцэн байгаа шүү дээ. А манай үйлдвэрүүд ингээд аюу гой тоног төхөөрөмжийг зүгээр л энэ л хэрэгтэй гээл олж байгаа зээлэр авчраад гой юм суйрлуулчихдаг. Нөгөөтгөрөө юу үйлдвэрлээд хин зарах гэдэг. Нөгөө нэг сая хүний хэрэглээний зах зээл дээр. За тэгэнгүүтээ нөгөө хамтарч чаддгүй. Одоо Япон зөвлөх авчраад ингээд ажиллуулахаар нөгөө хүний даалгаврыг биелүүлдэггүй те. Одоо захирал ч юм уу, эзэн ч юм уу, эсвэл тэр экспортын албаны яагаад гэдэггүй гэхээр ерөөсөө л энэ хаяг ийм л стандарттай байх ёстой гэд тэр улсад байгаа стандартын дагуу хаягийг тавиад өгөөч гэхэд үгүй эн чи одоо манай ингээд загвар манай үйлдвэр дээр яг энэ ингэж л гард юм ба гэдэг. Ингээд органик гэдэг юм бол биччихмээр байна гэл тий. Үгүй энэ органик гэдгийг чи энэ дээр тавьчих юм бол тэрийг батлаагүй тохиолдолд тэр лангууд чам дээр энийг авахгүй гэдэг ахад нөгөө даалгавраа мэдлэхгүй. Тэгээд үгүй энийг яг ингээл хийх хэрэгтэй нь одоо би Японд ингэчүүл зарна чи энийг ингээд гэхээр эхнийхээ 1 2-ыг тэгж гаргана. Тэгээд 2 3 дахьаасаа нөгөө түүхийдээ авчраад хойлол нөгөө цэнхэр савндаа ч юм уу юм ингээд тэгээд нөгөө технологийн горим алдагдчихаар эн чинь нөгөө хамтын ажиллагаа. Одоо тэгээд яг Кумамото мууж гэдэг тазаа ярьлаа шүү дээ. Яг тэнд одоо ийм нөгөө нэг худалдааны төв байгуулагдсан байгаа юу? Эсвэл одоо нөгөө нэг манай бүтээгдэхүүнийг авах тийм сувг нь бий болсон юм бол үзэсгэлэн болох уу гэдэг нөгөө асуултууд байна л да. Тийм яг худалдааны сувгийг бид нар бол Америк дээр ингээд нэг загвар төвийг байгуулаад 5 жил туршиж үзэж штэ. Тэгээд энд байгаа алдаа оноонуудад зэгнээд дүгнээд юу гэж нүг Япон дээр болохоор арай өөр байдлаар ажиллая. Бид хэд Япончуудтайгаа хамтарч ажиллая те. Өөрсдөө ингээд одоо манайх Америкийн тэр худалдааны сувгийг ажиллуулахад бол асар их зардал үрдэн штэ. Нөгөө түрээсийн зардал, нөгөө хүний нөөцийн зардал, нөгөө маркетингийн зардал. За тэгээд тэр чинь ингээд нөгөө бас одоо нөгөө татвар энтер гэдэг асар их зардлууд тэнд явж байгаа. Тэгэхээр тэрийг бол нэг төрийн байгууллага ч юм уу нэг компани хэдүүлээ хориулаа нийлцэн байсан ч гэсэн тэр одоохондоо бид нар энийг хандлахад бас жоохон хэцүү учраас Япон дээр яаж нөгөө цаад талтайгаа хамтраад цаана байгаа одоо тэр нөгөө Кумамотогийн одоо худалдаа хийдэг хүмүүс нь ингээд зардал гаргаад одоо жишээлбэл тэр антенна шопууд гэдэг ингээд нөгөө болж байгаа үзэсгэлэн маркетуудад ингээд Монгол бүтээгдэхүүнийг монголчуудын имийг сурталчлаад бид нар нөгөө харин зөвлөхийн өгсөн зөвлөгөөний дагуу одоо хамгийн хийж хэрэгжүүлж болох юм нөгөө ноосон бүтээгдэхүүн дээр жишээлбэл за яг энэ дизайнер одоо энэ усны савны уутыг хийж гэдэг юм уу тэдэн ширхэгч гэдэг юм уу те нөгөө өгсөн зөвлөгөөнийхэн дагуу манай энэ жижиг дундынхнаараа үйлдвэрлүүлээд тэрийг нөгөөдөл барьж яваад бид нар яах вэ гэхээр одоо нөгөө нийлүүлэлт хэсэг дээр нөгөө энэ нэгтгэхтэй одоо эднийх 5-ыг хийдэг бол эднийх 10-ыг хийдэг бол тэрийг нөгөө нийлүүлээд 15 гэдэг тоогоор нь энэ нөхөрт нийлүүлээд энэ нөхөр тэр 15-ыг нөгөө одоо 5 газар авах уу 6 газар авах уу борлуулна. Дээр нь яг бид нар нөгөө Монгол юмаа таниулах сурталчлах юм зэрэг явж л ах штэ. Тэрийг бол бид нар ингээд нөгөө нэг одоо маркетинг уул нь уулс ингээд мөнгө гаргаад ч юм уу. Нэг компани мөнгө гаргаад нэг мундаг одоор нь амар ингээд сурталчлуулаад ингээд хийчин гэхээр одоохондоо тийм зардлуудыг хинж гаргаж чадахгүй байгаа учраас нөгөө юм ивент арга хэмжээнүүдийг тогтмол хийж байгаа. Тэгээд энэ жил 10 сарын 1-ээс 5-ны хооронд Монгол Японы бизнес форум гэдээ бид нар жил болгон хийдэг. Энэ жил 7 дахь удаагийнх нөгөө эдийн засгийн түвшлийн хэлцээр байгуулагдсанаас хойш хийж байгаа. Тэгээд тэр 7 дахь удаад энэ жил 7 жилийн ойн болж байгаа. Тэгээд тэр хэлцээрийн хүрээнд одоо үр дүнтэй байдлахын тулд Fashion World Tokyo гэдэг одоо Японд болдог олон улсын үзэсгэлэн дээр нэгдсэн талбай аваад бид нар 16 онд Японд яг тэгж хийжсэн. Тэгээд нөгөө нэг талбай ингээд томор нь улсынхаа нэрээр Монголиа гэдгээр аваад Тэнгүүтээ тийм дотор нөгөө арьс ширноос нь болоор яг тэр зах зээлийг зорж байгаа бүх юмнуудаа байрлуулад үзэсгэлэнгийнх нь нөгөө бүх хөтөлбөр арга хэмжээнд нь оролцоод шоурум ажиллуулад нөгөө гэрээлцлүүдээ хийгээд араас нь бас нөгөө бизнес уулзалтууд нэтворк нь хийгээд танилцуулга юм хийгээд ингээд хизээ гинэ тийм 10 сарын 1-ээс 5-ны хооронд. Зүг. Тэр нь юу энэ жил аль хотод үлээ? Токио гэсэн үү? Токиод. Гэхдээ яг энэ жил нөгөө олон улсын үзэсгэлэн дээр талбай авна гэдэг нь бидний хувьд нэгдсэндээ зардал өндөрч гэсэн нөгөө арай үр дүн хүрэх нөгөө олон нийтэд хүрэх гэж байгаа юм нь бол юмс тэгээд тэн дээр манай бас төрийн байгууллагууд хамтарч. За одоо ер нь бол манай энэ подкастын гоонд зорилго нь гэвэл ер нь үндэсний үйлдвэрлэлийг
гадаад зах зээлд экспорт хийхэд мэдлэг боловсрал олгох давхар бас зарим бараа бүтээгдэхүүнүүдийг те экспортлох боломжоор технологийн боломж болон бусад боломжуудаар хангах зорилготой юм. Тэгэхээр манай зочлыг харилцагч нар манай зочлыг ашигладаг ойролцоогоор 500 гаруй яг үндэсний үйлдвэрлэгч нар бол тогтмол ашиглаж байгаа. Тэгэхээр тэднийг бид нэр ер нь бол яг Монгол онлайнаар те Монгол улсаасаа дэлхийд экспортлж болдгиймаа гэдгийг бол харуулахыг зорж байгаа. Энэ зорилгын хүрээнд бид нэр сая хятад улсад экспорт хийж туршиж үзсэн. Сая бүгдээр өнгөрч жил Америк нэгдсэн улсад бас бүтээгдэхүүнийг онлайнаар яг хэрхэн зарах уу гэдэг дээр нэлээд том судалгаанууд хийж газар дээр нь очиж гаргалгаа шийдлүүдийг л олсон байгаа маа. Тэгэхээр яг энэ подкастаараа дамжуулаад яг энэтэй холбоотой мэргэжлийн хүмүүсүүдээс бас мэдээллүүдийн харилцаанартаа дамжуулаад удахгүй бид нар хамгийн гол нь бүх үндэсний үйлдвэрлэгч нэг ийм дата бааз бүрдүүлэх шаардлагатай байгаа гэдэг бүгдээрээ ярьж исэн. Та бас ч гэсэн энэ хамгийн түрүүний ажил байна. Тэгэхээр бид нар яг юу үйлдвэрлэж чаддаг, юу хийдэг, ямар хэмжээгээр хийдэг гэдгээ бол эхлээд мэдэх хэрэгтэй тий. Тэрний дараагаар бол бусад ажлууд бол нэлээд олон жил хийгдэд явчлаа. Тэгэхээр удахгүй бүгдээрээ бас бүгдээрээ хамтын ажиллагаа за экспорт олон улсын худалдааны төрийн бас байгууллагын зочил технологи компани хамтын ажиллагааны хүрээнд 2-3 ийм прожектуудыг бол та бүхэндээ танилцуулаад явах болно. За одоо бас нөгөө экспортын чиглэлээр маш олон ажлуудыг төр болон хувьшил төрийн бас байгууллагууд хийж байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлд бол яг нөгөө цагаан алт гэдэг хөтөлбөр нэлээд бас олон нийтэд мэдээлэл яваад байна л да. Тэгээд энэ ерөнхийлөгчийн ивэлд ор явж байгаа нэг том төсөл болж байгаа гэж явж байгаа. Тэгээд энэ төслийн талаар та ер нь юу гэж бодож байна? Тэгээд энэ төслийн одоо авсан ямар мэдээллүүд байгаа юм одоо үндэсний үйлдвэрлэгч нарт дамжуулаад хэлэх тий. Тэгээ цагаалт хөтөлбөр маань ерөнхийлөгч санаачлаа дэмжээд тэгээд одоо манай хүнсгүүд аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын маань хэрэгжүүлж байгаа. За энэ нь өөрөө нөгөө чиглэсэн салбарт олгогдож байгаа юм одоо санхүүгийн дэмжлэг гэх юм уу да. За чиглэсэн хэр ноос ноолоор арь шир ийм бүтээгдэхүүн ялангуяа нөгөө эцсийн бүтээгдэхүүн ноолуурын одоо нөгөө түүхийд ер нь бол нэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн шатаа ахиулах зорилгоор энийг ийм санхүүжилт гарч байгаа. Энэ санхүүжилт нь яаж гарч байгаа вэ гэхээр миний ойлгосноор бол банкуд өөрийнхөө их усүрээс аж ахуй нэгжүүд энэ чиглэлийн бизнес эрхэлдэг, үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд зээл олгоно. Тэр зээл банкнаас гарч байгаа зээлийн хүүгийн тодорхой хувийг нь төр хариуцаад одоо төр одоо санхүүжилт тэр банкнд одоо тэр аж ахуй нэгжийн дарамтнаас нь авч төр өөрийнхөө одоо мөнгийг одоо төрийн мөнгө гэж яахаа тий дотор төлөгчдийн мөнгийг одоо нөгөө банкнд өгөөд үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор одоо банкны тэр нөгөө 15%, 16% хүүтэй гардаг мөнгөний 10%-ийг нь төр хариуцаад 5% нь аж ахуй нэгж хувийн хвшлүүрээ хариуцаад одоо энэгээр энэ мөнгөөрөө эргээд нөгөө яг энэ ноос ноолоор арь ширэн бүтээгдэхүүний боловсруулалтын шатыг ахиулъя. Тэгээд мэдээж эргэлтийн хүрэн одоо цаашаа хөдөлтөө. Манайх ч одоо нөгөө нэг ноос ноолоор арь ширээ нэг угаасан болол гаргаад экспортлоо явуулцдаг бол одоо сая бол хууль сая 2 сарын 1-ээс эхлээ самансан ноолоор л зөвхөн экспортод гарна гэд. Тэр чинь нэг ёсондоо нэг шат ахиулчихж байгаа байхгүй. Бас нэмүүртэг шингэх гэдэг шүү дээ. Шингээж яг самнах хэсгээр бол нэлээ их нэмүүртэг шингэдэг юм билээ. Тэгээд дараагийн түвшинд дээрх хэсгээ сайжруулах нөгөө сүлжмэл бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчтэй олгоё гэд. За тэгээд энийг бол энэний үр шимийг бид нар бүгдээрээ л хүртэх хэрэгтэй. Яг тэгвэл татвар төлөгчдийн мөнгөөр энэ нэг үйлдвэрийг дэмжиж байгаа юм чинь энэ аж үйлдвэрийн салбар хөгжснөөрөө эргээд эдийн засгийн эргэлтэнд сайн нөгөө бидний амьдрах чадамж нэмэгдэх хэрэгтэй. Амьдрах нөгөө энэ сурах энэ орчин нөхцөлөө хүртэл сайжруулах хэрэгтэй шүү дээ. Орчсон мөнгөөр. Тэгэхээр үйлдвэрүүд энийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Үйлдвэр одоо зүгээр нэг тоног төхөөрөмж олгоод хайцдаг ч юм уу тий эсвэл ингээд нэг тоног төхөөрөмж одоо гадаадын худалдаа авалт бол таарна шүү дээ тий. Тэгэл нөгөө гаднаас бахан тоног төхөөрөмж энэ төр оруулж ирээл нөгөө зах зээлээ тооцохгүйгээр ингээд бахан нэг үйлдвэрлэл хийгээл эсвэл одоо өөрийнхөө хийдэг нөгөө нэг л загварын амьсыг 1000 ширхгээр үйлдвэрлэдэг байсан бол хэдэн сая ширхэг нөгөө зээлийнхаа мөнгөөр үйлдвэрлэлээ хийдэг. Нөх нь худалдаа өгч байхгүй хинт зориулсан тодорхойгүй хаан зарах нь тодорхойгүй юм бүтээгдэхүүн гараад ирэх юм бол мэдээж эргээд зорилго чиглэл нэг тийм бас байх жанжин юу
бүтээгдэхүүний одоо юу багш төрөлжүүлэлт байх хэрэгтэй юм шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг үйлдвэрлэгчид маань энэ дээр илүү бас нөгөө гадаад зах зээлийн мэдэрсэн байдлаар одоо нэгэн тал эргэлтийн хөрөнгө эцсийн бүтээгдэхүүн нэмэгдэх шингэн гэж байгаа учраас зээлээ зөв зөвтэй зарцуулаад илүү экспорт талтай ч юм уу тийм нөгөө бодлогын хувьд нэгэнт одоо төр ингээд тодорхой хэмжээний дэмжлэгээ үзүүлчихэж байгаа юм чинь яг нөгөө хэрэгжүүлэх шатн дээр яаж энийг ингээд нөгөө нэг одоо эдийн засгийн хэрэгэлтэнд оруулж эргээд үр дүнгийн хүртээд аж ахуйн нэгжиж зээлийн дарамтгүй тий нөгөө банкуд жалдагдaltaгүй мөнгө авцсан бүгдээрээ харилцан вин байх гэдэг дээр илүү фокуслоод хэрэгжүүлэх шатн дээр илүү бас анхаарах хэрэгтэй. Энэ хэрэгжүүлэх шатн дээр өстой нөгөө олон улсын зах зээл дээр гадаад худалдаан дээр нөгөө экспорт дээр оролцдог талуудыг бас нэлээд сайн оролцуулах хэрэгтэй. Тэгээ хамтрах хэрэгтэй юм шиг харагдаад байгаа юм. Яг нь бидний хувьд одоо бол энэ хөтөлбөр эхэлж байгаа нь үнэхээр сайшаалтай. Яг одоо гэхээр манайх аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь зайлшгүй хэрэгцээ шаардлага байна. Нэмүртэг шингээх нь биднэрт хэрэгтэй байна. Нэмүртэг шингээхдээ одоо бид нар яг бэлэн байна уу гэвэл бас хэцүү. Одоо ингээд үйлдвэрөө зээл авдаг хүний нөөц байхгүй. Тэ? Одоо нөгөө эрх төвшний үйлдвэрүүдийг ингээл баахан тоног төхөөрөмжүүдийг худалдаад авахд бол асуудал байхгүй шүү дээ. Одоо хэдийн хаагдж байгаа үйлдвэрүүд зөндөө байна. Тэ? Тэнгүүд л тэднийг оруулж ирж болж ийн. Эсвэл Европоос Европын нөгөө хуучин тоног төхөөрөмжүүдийг авчираад ажиллаж болно. Хийж болж байна. Гэтэл тэрийг нь ажилуулад явдаг хүний нөөц бэлэн байна уу? Тэгэхээр бүх салбар хоорондын уялдааг аягуулсан хангаад мэдээлэл аягуулсан зөв солилцоод дээр нь одоо танах шиг манах шиг эсвэл нөгөө бусад зах зээлүүд дээр ингээд нөгөө ажиллаа сурцсан дээр нь зах зээлийн судалгаа мэдээлэл хийдэг нөгөө одоо зах зээл зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлдэг энтрүүд нь ингээд хамтраад нөгөө яг энэ хэрэгжүүлэх шатн дээр төр бодлохоор эднэрийг хамтрах юм нэгтгэх зангидах тийм юм бол зайлшгүй хэрэгтэй байна л гэж хамгийн чухал зүйл нь болчиход шүү дээ. Нэлийн том алхмаа бол хийжлээ. Төсөө гаргаад ирчлээ. Яг хуу цагаан алт гээд нэрлээд тэгээд тэр одоо арьс шир ноос ноолуур гэж байгаа нь бол миний бодлоо айгу зөв гэж бодод байгаа юм. 9 жирийн олон бүтээгдэхүүнгийн ерөнхий юм яриаггүй. Яг арьс шир ноос ноолуур гэдэг бол зөв. Гэхдээ одоо дараагийн алхам нь бас чухал алхам болчихсон те. Хэрэгжүүлэх процесс нь тодорхой хэрэгтэй. Үр дүнгээ төрүүлээд харцсан байх хэрэгтэй. Төгсгөл нь яаж төгсөн гэдэг тэрэн дээр нь маш том төслийн багууд нь тоо судалгаа шинжилгээгээ бүх юм олон нийтэд тэр контент янз бүрээр дамжуулаад хүрх хэрэгтэй байна гэх те. Тэгэхгүй болохоор яг одоо ингээл нэг шуурж гин тэгээд бас зээлүүд гарч байгаа гэж түрүүн ярьсан тоног төхөөрөмжөд худалдаа авах ч юм уу үйлдвэрчлэлийн потенциалаа нэмэх дээр ашиглана гэж. Гэхдээ тэр потенциалаа нэмээд зөвхөн дотоодын зах зээл дээр бас хоорондоо өрсөлддөг хэдэн компани гараад ирчихвэл энэ зөвөө буруу тий. Одоо бид нар л экспорт хиймээр нь шүү дээ тий. Харин тий одоо би бол одоо нөгөө нэг за окей хүчин чадалтай болох юм байна үйлдвэрлэх юм байна. Тий бүгдээр гоё үйлдвэртэй болчлаа тий. Тэгээ одоо тэгээд яг яйл зах зээл дээр хинд зарах дизайнтай байх нь тэр нэг чухал хэсэг нь баггүй. Тий шүү дээ. Тэгэхээр яг тэр төслийн баг дээр яг энэ чиглэлээ харж байгаа юм болов уу? Эсвэл яг тэр нөгөө нэг энэ чиглэлийн тэр төрийн бус байгууллага гэдэг юм танахаас юу н олдож байгаа юм? Яг манайх бол одоо яг тэр цагаалт хөтөлбөр дээр би сая нөгөө тэр цагаалт хөтөлбөрийн нээлтэн дээр нь очсон. Мэдээлэл авсан төрийн ордонд олсон. За тэн дээр бол нөгөө яг энэ оролцогч талууд үйлдвэрлэгчид нөгөө мэргэжлийн холбоодууд энэ жилийн нэг давуу тал нь мэргэжлийн холбоодууд нэлээд хүчтэй орж байгаа юм билээ. Нэг яам мэргэжлийн холбоо хамтарж агаад нөгөө зээл авах гэж байгаа аж ахуйн нэгжүүд дээрээ бас нөгөө тодорхой баталгаа юм гаргаж байгаа. Тэгээ банкуд гээд ингээ хамтраад оролцож байгаа. Одоо энэ дээр нөгөө нэг за яг нөгөө гадаад худалдааны хэсэг дээр бол жоохон орхигдсон байгаа болоо даа л гэж би зүгээр харж байсан. Гэхдээ тэр хэсэг нь хамгийн чухал нь үстэй. Би бол тэгж бодож одоо би ингэж бодож байгаа байхгүй. Би одоо ингээ ноолорын цамд нэг говийг авлаа. Энэ хөтөлбөрийн дараа надад ноолорын цамц зардаг компани нэг биш 4 боллоо. Тэгсэн чинь миний санхүүгийн чадамж нэг л ноолорын цамц авах чадвартай учраас би нөгөө 4-ийн нэгийг дахиад солиол яг нэгийг сольж магадгүй. Тэгэхээр одоо говийн борлуулалт нь унаад өөр нэг компани борлуулалтыг өсгөөд тэгсэн ирнэ зах зээл нь томрохгүй нөгөө юу гэх нэг зүгээр л нэг савн дотроо байран солигдож байгаа хитэн одоо үйлдвэрүүд те би орлогын талын одоо тань руу өгөө та орлогын талын оюун бэлэгч рүү 3 би ганцаараа зардаг гэсэн бол гуруулаа нэг зах зээлээ хуваагаад авчихс те тэрний оронд бүгдээрээ хийх ажил бол олон ус байгаа. Маш олон экспорт хийх маш олон том хэмжээний хэрэглэгчнэр байна. Зүгээр тэрнийг зорих нь
Зүг биз дээ. Тэрийг бол энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд хүдээж байгаа юм хэрэгжүүлэгчдэн дээр нь байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газар одоо ерөнхийлөгч санаачлан ерөнхийлөгчийн тамгын газар дээр бүх нөгөө бодлогон зангидагдаад хэрэгжүүлэлтэн дээр нь хүдээж байгаа юм байгаа юм билээ. Тэн дээр бол сая яг тэр нээлтэн дээр хүдээж байгаа сайд инх хоёр гол бол бүр маш тодорхой илтгэлтэй хэлсэн. Ерөөсөө л бид нар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр экспорт. Зөв. Яста зөв юм ярьсан шүү дээ. Ерөнхийлөгч бас яг тгээ хэлсэн болохоор илүү амжилттай явах байх. Бид нар нөгөө тэрийг сайн сонсоог болохоор бас мэдээлэл дутаа болохоор танаас л сайн дэлгэрэнгүй байна. Тэгэхээр нөгөө нэг одоо яг энэ хэсэг дээр нөгөө бэлгэлэлтгээр мэдээллийн урсгалуудаа нэгтгэх нөгөө төр згсээ хийж байгаа юмныхаа мэдээлэл аягуулсан. Тэгвэл энэ подкастыг цагаалт гэж нэрлэчихв. Тэгэх юм бол нөгөө нэг илүү үр дүнтэй мэдээлэл нэгэнд нөгөө бодлогын байгууллагууд ч угаасаа экспорт гол шүү гэд ингээд тодорхойлцоо хийцэн тий. А нөгөө харин нөгөө зээл авсан үйлдвэрлэгчд маань яг одоо тэр үйлдвэрлэлийг хийхдээ нөгөө экспортод зориулж хийх юм бол илүү бас амжилттай байх. Зөв. Манайх бол энэ дээр яг энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд нөгөө бүх энэ цагаалтыг хэрэгжүүлж байгаа талуудад бол өөрсдийнхөө байгаа боломжийн саналуудыг бол тавьж байгаа. За гадаад зах зээл юм байна. Энэ зах зээл дээр бидний байгуулсан дэд үтэж бол энэ байна. Энэ дээр хэдүүлэн хамтарч ажиллая. Та хэд одоо нөгөө хүн дуртай болгон өөрийнхөө юмыг хийх биш те. Энэ нөгөө энэ гадаад зах зээл дээр байгаа нөгөө экспортын хүсэж байгаа ямиг л хэдүүлээ хийчихвэл энэ та нарын авсан мөнгө чинь үр дүн гарах гэдэг. Одоо энэ ингэдэж шүү дээ нөгөө сагсан мөнгөөр бол одоо 5 ийм үүрэгрэл өгдөг те. 5 тоглогч өөр үүрэгрэлтэй. Тэгсэн чинь бүгдээрээ нөгөө нэг юу довтлогч алах гал те. Нөгөө хамгаалагч хайцсан бэ те. Нөгөө төв хайцсан бэ. Нөгөө холбогч хайцсан бэ те. Бусад үүрэгрэлүүд нь спортер яриулаад үүрэгрэлүүд нь байхгүй. Бүгд л нэг довтлогч болохгүй. Нөгөө нэг жижиг сажиг бичиг цаасчин бол одоо би юм яриг байна гэл бүгдээр л яг нөгөө нэг позишн дээр ингээд шамбаарлалтад ингээд одоо бөөнөрөө байгаад байгаа юм шиг л бас дүр зураг байж магадгүй л харагдаад байна. Яа тэгэхээр эн чинь нөгөө нэг бидний хийх маш олон ажил байна. Бүгдээрээ яг за би тэр бичиг баримтын нөөцлөлтөө би тэр экспортын нарийнч. За би тэр онлайн нарийнч. За би тэр бүтээгдэхүүнчлэлтийн нарийнч. Би тэр үйлдвэрчлэл нарийнч. За би тэр нөөцийн нарийнч. За би тэр худалдаа авалтын нарийнч. Би хүний нөөцийн нарийнч тий. Би тэр загвар дизайн нарийнч. За үйлдвэрийн нөгөө одоо хангамжийг би хариуцъя гэдэг ч юм уу. Ингээр ч одоо ингэж жагсаахад л баг зүгээр хэлэхэд л 10 20 ийм үүргөрөөлийн ийм тусдаа бие даасан компани болох боломжтой ийм юу аахгүй те бизнес аахгүй те. Тэгээд яг наадах тэр чинь хэлэхэд нөгөө танаа хувьд ч одоо 500 гаруй яг үйлдвэрлэгчид жижиг эрхлэгч нар байдаг штэ. Тэгэхээр нөгөө нэг эднэрт гэж мэдээлэл өгөхөд ер нь бол яг энэ хэсгүүд дээр талууд өөр ингэсэн ажиллаа хийцэн. Гол нь бид нар нөгөө нэг хооронд миний дахин хэлээд байгаа юм нөгөө мэдээлэл солилцдог энэ сувг урсгалууд нь буруу байхгүй одоо би энийгээ харддаг ч гэдэг юм уу те одоо ингээл түрэн буруу зүг ярьчихэд идэх те энийгээ муулаад ингээл хоёр тийшээ хард суугаад ингээд байх биш нийлж нэгдээд одоо нэгэн тийм шийдвэрүүд гарсан биз дээ. За манай одоо энэ дараагийн түвшинд одоо дараагийн 30 жилдээ бид нар яаж хөгжих үү гэд хөгжлийн бодлогоо тодорхойлцсон. За ийм төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэд нөгөө засаг зүрх бодлоготой тусгацсан. За дээр нь одоо ийм мега төслүүд явнаа. Энэ төслүүдийн хүрээнд төр хувийн хвшил хамтарч ажилланаа. Нөгөө төрийн зарим чиглэлийг төрийн бусад нөгөө хувийн хвшлэр гүйцэтгүүлнэ гэд. За тэгээ бүсчилж хөгжнөө бид нар гээд ингээд нөгөө засаг төр бол бодлогоо тодорхойлцсон бүсчилсэн хөгжлийн хүрээлэн байгуулагдаад одоо улсаа ингээд нөгөө 6 хэдэн бүс хуваагаад тийм хангаан бүс, төвийн бүс. За төвийн бүс бол ер нь бол нөгөө аж үйлдвэр жицэн хөдөө аж ахуйн гаралтай түүхийн эдийн аж үйлдвэрийн салбар ингээ хөгжнө гэдэг чинь нөгөө мананоос нолоор шиг бидний нөгөө нэмүртэг шингээ хэсэг ингээ бодлогын юм гарцсан. Энийг нөгөө нэг манай яг нөгөө хэрэгж ажил нөгөө нэгждэр ажиллаж байгаа нөгөө хувийн хвшлийнх маань хэр сайн мэдчихээн тий. За энэ хөтөлбөрт бид нар ямар оролцоотой оролцох юм. Одоо нөгөө зүгээр худалдааны байгууллага хүртэл за цагаалт хөтөлбөрийн хүрээнд бид нар одоо энэ нөхдөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг яах вэ тий гэдэг юм аа ингээд нөгөө бид нар оролцоогоо айгуу сайн бий болгож нөгөө өөртөө тал ингээд нэгдэж нийлэх хэрэгтэй байгаа. Тэгвэл дараагийн ээлжинд энэ цагаан алтай холбоотой тэг мэдээлэл өгөх үг нь хүнийг бас подкастт ориул их зөв зүйтэй болж болох магадaltaй байна. Тэгээд цагаан алт гэлтгүй зүгээр ингээд яг харж байхад энэ хөгжлийн бодлого туссан хүн төсөл хөтөлбөрүүд за ерөнхийлөгчийн санаачлан тэр 4 хөтөлбөрийн хүрээнд шинэ хоршоо
Тэгэл нөгөө сая нөгөө сонгуулийн өмнө чинь нэг хоршоог дэмжсэн асар том ингээд санхүүжилтүүд гараад тий. Одоо нөгөө хоршоо эн чинь нэг талдаа уулын цагаалттайгаа уялдаж ажиллах хэвээр төр бодлогын зөв бодлого гаргацсан. Яг уу гэхээр нөгөө мянган ингээд үйлдвэрүүд томроод исэн ч гэсэн ханган нийлүүлэлтийн сүлжээнд тасалтвал тэр чинь явахгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж нөхөр нөгөө түүхий бэлтгэл дээр нь малчтайгаа хоршоолжуулаад хоршоо нь одоо нөгөө стандартаа хоршоондоо тавиад түүхий бэлтгэлийнхаа цэгүүдийг яг ингээ хоршоогоороо одоо жишээлбэл 10 айлын түүхийдийг нэг л газраас очиад авчдаг болчвол гэдэг утгаараа энэ хоршоо гэдэг хөдөлгөөн чи явсан юм гэж би бол яг энэ бодлогын хувьд харахтаа энийг зүгээр нөгөө уялдуулж хамтарч ажиллах гэдэг юм аягүй чухал. Одоо хэвлэл мэдээллийнх нь энийг аягүй сайн олон нийтэд хүргэдэг тий. Одоо танах жишээлбэл нөгөө энэ платформороо дамжуулдаг бид нар бол гадаад зах зээлийн боломж олцоогоо ярангуудаа ширээний хоёр талд сууж байгаа. За энийг ингэж уялдуулж явъя. Ийм байдлаар явъя. Нөгөө малчин маань яг уу гэхээр нөгөө үйлдвэрүүдийн хэрэгцээтэй түгээдэг энэ бэлтгэлийн хоршоогоороо дамжуулаад бэлтждэг. Одоо жишээлбэл эдний үйлдвэрийн хэрэгцээтэй байгаа 1000 тонн ноолуурыг одоо жишээлбэл энэ хоршооны 10 өрх гаргадаг ч гэдэг юм. Иймэрхүү нөгөө зохион байгуулалтын юмнууд деталь ажлуудаа бүх тал оролцоотой хиймээр юм шиг л. Би нэг зүгээр шал хөндлөлийн асуух гэсэн. Та одоо жилд хэдэн улс руу хэдэн удаа нисээд яваад байна? Ер нь тэрийг тоолж үзсэн үү? Ер нь бол нэг 4 пассворт дуустдаг ч нэг тийм 4 пассворт дуустдаг. Тий, нөгөө хууцгүй болдог. Штамп дарсараа одоо. Тий, ягаад гэхээр юу жилд 4 пассворт уу? Гүү, ер нь бол нийтдээ юу гайхалтай. гадаад пассвортаа ингээд дөрийг дуусгацсан байгаа юм уу? За. Гэхдээ яг уу яадгүй гэхээр ер нь бол нөгөө Америкт бид нар ингээд нөгөө зорьсон юу байгаа учраас байнга тийшээ явна. Тэгээд экспортын ажил руу байнга Америк руу явна. За. Өөрөөсөө Канада руу бас бүгдээрээ явсан тий. Канада руу бас экспортын ажлууд хийгддэг. Уул нь бол Канадад бид нар аягүй хүн өргөн боломжууд байгаа. Зүгээр дэмжлэгүүд их байгадаг тий. Асар их дэмжлэг байгаа. Та хэдийг харсан шүү дээ тий. Ерөөсө дэмжлэг бол маш их байдаг. Америк бол ерөөсө бид нарт асар их боломж байгаа. Тэрийг бид нар олж хараад хамтрах л хэрэгтэй. Тэр том зах зээл дээр бид нар зүгээр дангаараа нэг компани, нэг оюун бүлэг, нэг экспорт улсын худалдааны төв. Тэр бол зүгээр цаг мөнгө өргөл юм л дээ бас тий. Тэгэхээр нөгөө чаддаг мэддэг энэ дээр торимтлуулсан туршлагаараа нөгөө засаг зуртайгаа хамтраад үйлдвэрлэгчтэйгээ хамтраад дэмжиж явах юм бол айгүй амархан болчихсон. Зөв. Тэр Япон, Канада, Америк руу илүү их төлхөө аялдаг байна шүү дээ. Тийм. Ер нь та тэгээ одоо чонд бол баг явж үзээгүй шүү дээ. Аялал би бороо ярьчихжээ. Оюун бүлэгч ерөөсөө аялж амардаггүй байгаа шүү. Гүг аялал яг ингээд нөгөө нэг анх бол ажиллаар томилтоор Америкт ингээд явахдаа аялж явсан. 20 хоногийн хугацаанд хамгийн удаан Америкт байсан хугацаа маань 20 хоног. Тэгээ тэр нь яадсан бэ гэхээр Америкийн зүүн эргээс эхлээд баруун эрг хүртэл ингээд бүтэн нөхөртөйгөө хамт тойроод за ерөөсөө энэ Америк чинь бидний одоо зүгээр боломж юм байна шүү дээ. Жасар том боломж юм байна. Ийшээ яах вэ гэд. Хамгийн анх миний гадаад явсан гэх юм бол Англи явжсэн. Англид нэг 4 сар болсон. Тэгээд энэ тээвэр логистикийн бизнес англиас ихтэй учраас англи хөврээд ягаад тэгсэн гэхээр нөгөө нэг би англид оюутан болж явдаг байхгүй. Тэгээд 4 сар сурах гэсэн чи би нөгөө ялах хүүхдээ дөнгөж аав хөрөнгөтл нүлтэйгээд явцсан манай нөхөр ард талд үлдсэн. Тэгээд надад ингээд нөгөө миний нэг хэрэгтэй нэг ном юмыг англи руу явуулсан чи би 4 сар болоо буцаж ирэхийнхаа урд авсан. Тэгээд манай хүн тэрэн дээр нэг надад зориулаад одоо нэг ааруулсан төртөө болохоор ааруул хийгээ явуулсан. Нөгөөх нь бүр үс ургаад амар юм болж очив. Тэгээ хүү энэ ч одоо тээвэр логистикийн арайчтай тэр чинь нөгөө 2000 учраас яг уу гэхээр нөгөө тухайн үед бол баг гар утас гэдэг юм дөнгөж гарч эхэлжсэн. Бидний хоорондын харилцаа энэ төр ч асар хэцүү ийм үеэсэн. Тэгээд би манай ихч тэнд нөгөө тээврийн компанид ажилладаг байсан. Манай үеэл маань тэгэнгүүтээ Монголд яг тэр нөгөө надад тохиолдсон зовлонгоо хараад юу гэсэн гэхээр би ерөөсөө би чинь шал өөр чиглэлийн хүн байжснээ. Энэ хооронд ингээд Монгол хүн тэнд амьдарч байна. Бидний хооронд ингээд нөгөө зөндөө хүмүүс тохиолдсон юм шүү дээ. Шаардлага байна уу байна. Тэгэхээр нэг ийм логистик нөгөө нэг бие биентэй холбогдох нэг ийм тээврийн асуудал асар хэцүү юм байна. Гэтэл тэнд ингээд нөгөө тээврийн ингээд сувг дээр сууж байгаа миний ойрын хүн байгаад идэг.
тэрийг яагаад энэ Монгол руугаа ингээд холбохгүй байгаа юм те Аэрофлотын амар том төлөөлөгчтэй зүйл шүү дээ. Тэгээд эренгүүтээ ихч руугаа буцаж очиад за ерөөсөө би ингээд Монголоос Англи руу Англиас Монгол руу гэсэн нэг юм одоо шиппингийн юм л хиймээрэн та энэ дээр туслаадах Аэрофлотод дамжуулах. Тэгээ манай их заанх ингээд за тэгвэл би энд нэг олон улсын оюутнууд гээд Монголоос бас нэлээд мундаг оюутнууд энд сурдаг Англид байдаг ус. Тэгээ би найзуудтай хэлээ чи үнэхээр яг ингээ Монгол эднэр ч гэсэн ингээ гэр лугаа юм явуулах хэрэгцээ байдаг. Тэгэхээр ингээ гээд тэгээ эхэлчихсэн. Тэгээд Англоо гэдэг нэр тэгэж Англи Лондон гэдгийг авчлаа. Тийм биш үү. Би одоо Англи гэдэг үгийг яг утгагүй гэнэ ямар ч та бол доо гэж боддог. Тэгээд яг Англи Американа гэдэг нэг амар том компани байдаг шүү дээ. Ер нь бол тийм хэлжсэн. Тэгээ яг бид хэд уул нь өөр нэр барьж орсон чинь нөгөө нэр оноос нэрэн дээр айгүй ингээ хэцүү нөгөө хамаг удаа сүлдээ болох байгаа. За шиг Англи Лондонгийн ихний өсгөө үеүүдийг аваад фрейт угаасаа л тээвэр юм чинь тэрийг тэгээ явц. Тэгээ яг зүгээр Англи дээр ингээд ажиллаж авах явцдаа харж байхад бол ер нь бол Англи дээр зах зээл байна уу байна. Гэхдээ Европ хэрэглэгчийн хувьд бол бас жоохон өөр шүү дээ. Нөгөө ягаад гэвэл зах зээл бол өөр байхгүй. Хэрэглэгч гол нь бидний юм чи экспорт хинтээ ярих уу хэрэглэгчтэй л ярина шүү дээ. Хэрэглэгчэл судлана. Тэнгүүд л Англи Европ хүмүүс яадгүй гэхээр шийдвэр гаргахтаа бас тэр чинь нөгөө юмыг үнцэн ингээд аявих юм харж хардаг. Америк хүний худалдаа авалт бол шал өөр. Зүгээр л таалагдвал авч идэг тэр хүндний гутал 10 байна уу? Ингийн амар симпл сэтгэлгээтэй гэсэн шүү дээ. Сэтгэлгээтэй тийм ерөөсөө л ингээд нөгөө нэг хүннийх нь нөгөө зан төлөвийн хувьд өөр. Европ хүмүүс бол энэ цалингаас одоо $1000 үнэтэй $100 үнэтэй цамц судалдаа авахын тулд цалингаа тооцсон сарынхаа хэрэглээний зардлаа тооцсон тийм ингээд за би одоо энэ нөгөө аюу тийм өөр сэтгэхүйтэй хүмүүс бидний бизнесээс тийм амар мэрэгжлийн хандтай худалдаа авалтаа тий. Тэнгүүд л Англид очсон чинь бүр Америкт очсон чинь бүр юу Европ энэ чинь зүгээр тэр чигтээ ингээд нөгөө бэлэн боломж хөдөлж байна гэх. Тэгээд шийдвэр гаргалт бол амар emotional те. Гэнт тэгээд амар simple те ингээд амар энгийн нөгөө нэг харилцахад айгүй амар байсан учраас би шууд тийм компани амар мөнгөгүй хүн ч гэсэн амар үнэтэй юмыг зүгээр аваа нэг үнэтэй те одоо шайхаа ч юм уу таалагдвал аваад өмс чинь тий. Тэгсэн хэрнээ тэрийг нөгөө бусад юмдад мөнгөө зарж байгаа тийм байхгүй утас бусад хувцсыг харахаар нэг үнэтэй биш. Тэгсэн хэрнээ дуртай юмдаас та мөнгийг хайрлахгүй тэгэл авчдаг тийм сэтгэхүйтэй юм байл л дээ. Тийм нөгөө ерөөсөө хэрэгэлтгэл авдаг мөнгөө хэрэглэхгүй тэр авсан манай дэлгүүрээс авсан юм ор хэрэглэхгүй хүмүүс ч байгаа. Яг гэхээр орж ирээд нөгөө нэг тэр сэтгхүүн угаасаа манай хөдөлтооны төлөөлөгч юу гэж ярьж ин тэр таалагдах юм бол энэ жидүүгийн үйлдвэрлэлцэн тоглоомыг бол ямар гоё энэний ард тийм байгаа мөг авчид зүгээр гэртээ тавьчихдаг нөгөөдгөө мартцсан яг гэхээр юуг дэмжиж ин нөгөө том гүрний нэг тийм ард түмнийх нь нэг юм соёл одоо би яг бас жоо хувийн шин чанартай нэг ганц хоёр асуулт бас байна. Тэрний юу гэхээр нөгөө та одоо ингээд энэ жидүү экспортын ажил гэл ийш тийш их олон явж байна. Тэгэхээр ар гэрийн одоо тий одоо амьдралын одоо хэрхэн одоо ингэж менеж хийж явдаг вэ ер нь манай хүн болохоор айлын ганц хүү олон эмэгтэй одоо олон ч явах нэг угаасаа 5 6 монгол айлуудыг илтгэжгэрдэг. Манай гэр бүлийн хүн бол нэлийн одоо ард түвшиг олдог одоо гол ноён нуруу гэх юм уу арын бүх юм харьцаж авч явдаг. Яг манай хүн бол намайг эхлээд сүүлдээ бүр ойлгох байгаад ингээд чи яг юу хийгээ одоо төрийн хүн болоход төрийн ажил хийгээд нөхөр үгүй. Бизнес хийгээд нөхөр бизнесээсээ явж олсон орлогоо ингээд нөгөө өөр юм зарцуулаад байдаг. Тэгээд амбицтай юм одоо гişүмшүү болох гэдэг юм нөхөр үгүй. Ямар ч амбиц авахгүй хийсэн юмныхаа ард өөрөөх нь нэрэн ч гарахгүй байхад тэрэнд явахгүй. Яг чиний зорилгын юм бэ гайхаа тэгээд энэ одоо гэр бүлтэй цаг зарцуулж чадахгүй те. Яг манай би ч 3 хүүхэд яаж өсснийг баг одоо би ингээд тэгээд завгүй хүн тэгээд манай хүүхдүүд ингээд өөрсдөө бараг л хүн болцоо нэг даваа тал нь өвчж зоож нэг ягаагүй тэгээд ингээд одоо бүр сүултээ ингээд нөгөө гэр бүлээ хүртэл энэ юм руу утгачлаа яг энэний чи өгөх гээд байгаа үр дүн юм бэ гэд
Гэхдээ эн чинь одоо хин нэг нь хийх хэрэгтэй. Яг үгээр боломж тэнд байхад бид нар зүгээр сумаарг байхгүй. Би яг зүгээр төрүүлж явсан учраас боломжийг харангуйтаа өөрийнхөө нэг юм атгацсан. Тэнгүүтээ бусдыгаа бас ингээд ийшээ орчиж тэгвэл надад ч хэрэгтэй, чамд ч хэрэгтэй, улсад ч хэрэгтэй. Бид нар ингээ хамтраад явбал. Тэгээ одоо нөгөө хамтруулах гал одоо бүр сүлдээ юу ч хийгээд баг л бүх юм хийдэг бол. Тий. За би танд яг байгууллагын зүгээс бас ховныхын зүгээс бол баярлалаа гэж хэлмээр нь. Яагаад гэхээр энэ оюун бэлгэгчтэй бид нар Монголын дэсийг түрүүжил хамт явсан, үзэсгэлэнт орсон. Бидний хувьд үнэхээр нүд нэгдсэн. Бид нар энэ ч олон жил бодсон бодлуудын төгжийг тайлсан. Тэгээд энэ ч очиж үзээд маш олон ийм боломж байгааг олж харсан. Тэгээд бидний хувьд бол энэ үзэсгэлэн Монголын дэс үзэсгэлэнд ороод бол ерөөсөд баг нэрээ шал өөр одоо төсөөлөл шал өөр юм байна. Бодит амьдрал шал өөр юм байна гэдгийг яг биеэр Америкт очиж мэдэрсэн байгаа. Тэгэхээр баярлалаа танд. Бидний манай компанийн хувьд бол маш үнцэнтэй үйлдэл байсан. Тэгээд энэ хөтөлбөрийг үргэлжлүүлээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ хөтөлбөрийг хийж байгаа ч гэсэн би бас одоо олон жидүү эрхлэгчийн өмнөөс бол их баярламаар байна. Тэгээд таны ер нь бол яг ажилд маш өндөр амжилт төсөө. Тий. Тэгээд сүүлийн ганц асуултыг гэвэл та одоо ингээд Монголын одоо үндэсний үйлдвэрлэгчийн ирээдүг те юу гэж харж байна? Ойрын одоо 10 жилийн дотор ямар болоосоо гэж хүсэж байна? Ер нь ер нь бол Монгол улс одоо нөгөө хуучин социализмын үед ер нь үйлдвэрчсэн орн байсан. Том брэндүүдийн захиалгыг хийдэг те оюутлын үйлдвэрлэл гэхэд хэдэн мянган ажилтнтай байсан. Тэгэхээр ирээдүйд бол бид нар тэр цаг хугацаа ойрхон байгаа баярлалын баялгаа биш те шавхчгүй нөөц баялаг болсон энэ хөдөөжхөн гаралтай түүхэд одоо байнга л ургаж төлж яадаг ноос ноолоор ширэн бүтээгдэхүүн маань одоо дэлхийг хангадаг. Бид нар өөрсдөө түүхийдийн ийм нөгөө одоо дамжлах бааз биш өөрсдөө тэнд одоо ингээд нөгөө нэм үртэг шингээгээд өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг дэлхийд хэрэглүүлдэг ийм ард түмэн болсон байгаас л гэж хүсэж байна. Тэр хэмжээгээр явах гэхээр эдийн засаг маань чадварчин сайжирна. Байгууллагын баялаг бол дуусна. Тэгэхээр ажилт өрчсөн ийм үртэг шингээсэн байгаас бүгдээрээ баян байгаас бид нар ч бүгдээрээ баян байх асар их боломжтой шүү дээ. Одоо дэлхийн долларын 2 дахь том ханган нийлүүлэгч. Тэгсэн мөртлөө яг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь баг нөгөө нийт долларын 10% ч эцсийн бүтээгдэхүүн барыг болгож чадахгүй байгаа нь өөрөө харамсал байгаа байхгүй. Бид нар юу хийхийг байгаль хүртэл заагаад өгсөн тий. Тийм боломж нь бол биднэрт байгаад байгаа. Хийжсэн үе байна уу гэвэл байна. Нөгөө төвлөрсөн төлөвлөгөөд эдийн засгийн үед хамтарч байхдаа айгуу сайн хийжсэн. Одоо энийг нөгөө шууд төвлөрсөн лөө оруулах нь хайшийн зах зээлтэйгээ уялдуулаад нөгөө гоё ингээ хамтаараа нийлээд ер нь бол бүгдээрээ л баян бай. Тэг 3.5 саяулал баян байцгаая экспорт хий тийм боломж байна уу байна. Гадаад зах зээл угаасаа нэлээд. Одоо бол ялангуяа бүр цонх үе шүү. Тэгэхээр энийг манай үйлдвэрлэгч битээ алдаасаа тий. Яг Америк гэдэг энэ хэрэглээний том мангас руу бид нар ер нь том зах зээл рүү мангас гэж хэлэх нь хаашаа. Энэ том зах зээл биднэрт одоо бүр ойрхон болж шүү. Яг гэхээр геополитикийн хувьд бид нар бас асар боломжууд байхаар байна. Нөгөө цаг хугацааны хувьд нөгөө тухайн улсын бодлого шийдвэрч гэсэн бид нарыг энэ өнгөрсөн ковидын үед бол нөгөө Америктийн худалдааны энэ хоорондын асуудлын үед хамгийн их үр шимийн хүрсэн орн Вьетнам байдаг. Тэгвэл бид нар одоо яг энэ нөгөө хөдөөжхөн гаралтууд үгүй дээрээ манайх дараагийн түвшинд үр шимийн хүртээ яах гэж би хэлмээр байна. Асуулт агуул асуучих. Тэгээд одоо нэг 3 минут уу? Тийм нөгөө 3 минутын дараа ер нь ах юм байна. Тийм. Эсвэл төгсгөл хийгээд нэг бас дутуу гоё ярих юм байвал ярьцгаая. Хамгийн сүүлд нь бас гуруулаа нэг юм хэлдэг ч юм уу яадаг ч бүгдээрээ баян байцгаа гэж төгсгсөн ч яа тий. Тий бүгдээрээ баян байцгаая тий. Тэр чинь сэтгэлгээний хувьд экспорт ерөөсөө хөдөлтөд хийгээд нөгөө манай зөвлөхүүд гэл Япон, Америк, Канада, тэгэл Герман энтергээл олон улсын байгууллагуудтай бид нар ажиллаж хамтарч үзсэн. Тэгээд тэдний хэлдэг ганц л юм болохоор манай үйлдвэрүүдээр ороод манай энэ нөгөө хийж байгаа бүтээгдэхүүн юмнуудыг хараад яг хөө мэдээж алтан оноотой юм зөндөө байдаг. Гэхдээ ерөөсө та нар чинь зарч чаддгүй улсууд юм шүү. Худалдаач юм биш хүмүүс юм шүү. Одоо танад юу дутуу байна уу гэхээр худалдаачтай л бэлтгэх чухал юм шүү гэдэг. Одоо Япон зөвлөх бол бүр гайхсан шүү дээ. Ингээд нөгөө
арьс ширний үйлдвэрүүд, готлын үйлдвэр энэ төрт очиж үзчихэд тэр тоног төхөөрөмжүүдийг хараад тэднийх ч одоо гензаг хангадаг үйлдвэр гэхэд тий манай нэг үйлдвэрт байгаа машин тоног төхөөрөмжүүд чи баг тэдний хувьд бол ингээд домог болцсон. Дараагийн түвшний юмыг бид нар авчираад хэдэн зуугаар нь 20-30 машин ингээд ямар ч ажил авахгүй зүгээр ижидэг тий. Бид нар сүүлийн технологи хэрэглээд байгаа гэсэн үг. Тий, ер нь бол үйлдвэрлэлтийн хувьд нөгөө манай энэ хөгжлийн банкны зээл одоо энэ том төслүүдээр нөгөө бид нарын ингээд энэ нэг геополитикийн хувьд нэг хоёр том хөшийн дунд байгаа ч нөгөө олон улсын байгууллагуудын анхаарал байх боломжоор энэ гадны тусламж зээл тусламжуудаар бас манай тоног төхөөрөмжүүд сайжирсан. Бэлтгэл байдлаа нэлээд сайн хангачаад байна тий. Одоо тоног төхөөрөмжөнд гэхээсээ илүү зүгээр ерөөсө худалдаанд ирэл жоохон манай хаягдаад байгаа. Угаасаа худалдааны бодлого алга, яам алга, агентлаг алга яг сая хөрөнгө оруулалт худалдааны газар гэдэг нэг агентлаг бол байгуулагдсан. Тэд нар маань одоо бас нэлийн идэвхтэй яг энэ яаж юм. Гэхдээ хөрөнгө оруулалт талаа илүү бариад яг дөхөн нөгөө том мега төслүүд дээр илүү фокуслцсан байгаад байна. Харин энэний хажуугаар тэр ерөнхийлөгчийн санаачилсан нөгөө цагаалт хүнсний хангамж аюулгүй байдал шинэ хошоо энэ чинь бол бид нар нэг дараагийн төвшөнд очих бас нэг боломжийг нээгээд байна. За ингээд манай хамгийн анхны подкастт хүрэлцэн ирсэн оюун бэлэгчтэй баярлаа. За манай зочил платформын өөрийн одоо харилцагч нарт болон мөн жидүү эрхлэгч нартай зориулсан олон улсад Монголын үнцнийг таниулах, сурталчлах, борлуулах зорилготой, экспортлох зорилготой тийм одоо подкаст юм аа тий. Тэгээ ямар ч байсан бүгдээрээ Монгол хүмүүс бүгдээрээ бүгдээрээ экспорт хийцгээе. Бүгдээрээ баян байцгаая тий. Оюун санааны хувьд, санхүүгийн хувьд. Тий. За хамгийн сүүлийн сэтгэлдлийг хэлэх үгийг одоо оюун бэлэгчтэй үлдээе. Ер нь тэгээд бүгдээрээ одоо батлын хэлдгээр бүгдээрээ экспорт хий. Одоо гадаад зах зээл ойрхон байна. Тэр зах зээл рүү бид нар одоо нэмүртэг шингээгээд баялгаараа уул уурхаагаар одоо байгалийн баялгаараа биш одоо нөгөө шавхагдшгүй нөөц баялгаараа гадаад зах зээл дээр нэлээд хүчтэй тоглогчд байя гэж хэлмээр байна. Тэгээд экспорт гэдэг одоо нөгөө бидний гол уриалга шүү дээ. Тэрийг л хэлээ. За баярлалаа. За баярлалаа.